Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За Лиза удаан хугацаанд мэрэг төлөв хийсэнгүү шалтгаан гэвэл гадагшаа явах гад, нөөд суугаад, нисч буугаад, төхнөөд гэдэл ер нь бол нэлээх завгүй байлаа. За тийм болохоор удаан хугацаанд мэрэг төлөв хийж чадсангүй одооноос гайгүй ажил төрөл маань цэгцэрсэн болохоор идэвхтэй контент оруулах байхаа. За өнөөдрийн сэдв бол мэдээж 11-р сарын ерхий төлөв байдлыг бүгдээрээ үзцгэх болно. За энэ удаагийн хөзрөөр би бөөгийн хөзөр сонгосон байгаа. Эндээс бөөгийн ангаагч хөзөр буй гэдэг Oracle хөзрөөс та бүхэндээ нэмэлтээр сахиусуудын зөвлөгөө гаргаж ирсэн байгаа. Ер нь бол 2 сахиусын зөвлөгөө 2 өөр хөзөрнөөс гаргаж ирсэн. Нэг хөзөр нь бөөгийн хөзөр. Энэ нэлээд онцгой гүн гүнзгий утга агуулдаг хөзөр болохоор би энэ хөзрийг өнөөдрийн мэрэг төлөвтөө ашиглахаар шийдлээ. За мэдээж та бүхэндээ ажил, карьер, хайр дурлал, мөнгө санхүү гэд эрүүл мэндийн талаар бүгдээрээ детальчилж үзцгэн. За бүгдээр мөн сахиусын зөвлөгөөг үзэх болон таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай, комент бичиж үлдээгээрэй. За надад тэгээд холбоо барих Instagram хаягууд, Facebook хаягууд, онлайн дэлгүүрийн хаягууд гэх мэт бүгд description box дээр байрлсан байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За өнөөдөр бидний сонголт бол за нэг дугаар нь энэ хүү чулууг сонгоно. Энэ ногоон маань юм шиг байна. Харагч байна уу? За хоёр дугаар нь энийг сонгоно. Энэ хүү чулууг. За 3 дугаарх маань энэ хүү amethyst байна. Чулуу байна. За тэгээд хамгийн их татагдж байгаа чулуу хөзрүүдээ сонгоход нэгний сонгоход болно. Сандрах хэрэггүй, стресст хэрэггүй тийм ээ. Зүгээр л аль нь илүү чамд илүү нүдэн чинь туссан тэрийгээ сонгоод бүгдээрээ таарад уншлагтаа орцгоё. За би дандаа илтгэдэг. Хүүсийн ялгаа байхгүй. Нэгт хоёрт гэвэл энэ ерхий мэрэг шүү гэдгийг ойлгоорой. Баг зэргийн зарим тал дээр за зөрөөтэй гарах нь цаашаа ер нь жоохон зарим тал дээр за яг нь баг цагийн зөрүү гарч магадгүй л гэж бодож байна. Гэтэ гайгүй те. Ер нь бол гайгүй гэж бодоод байна шүү дээ. За тэгээд тоглолтон сууж мэрэг төлгөө үзцгээгээрээ миний ярьж байгаа бичлэгийг зогсоож агаад тийм ээ эдгээр хүзрийн сонголтуудаасаа хийж болно. 1 дугаар нь 2 дугаар нь 3 дугаар нь. За би хэсэг хугацаанд та бүхэндээ сонгох боломж олгоё. За ингээд та бүхэн сонголтоо хийсэн байхаа гэж найдаа. Бүгдээрээ 1 дугаараас эхэлцгээе. За 1 дугаарынхын маань таарад уншлагтаа тавтай морил та нар маань энэхүү ногоон маань чулууг сонгосон байгаа. За бөөгийн хөзөртөр болохоор feminine energy гэдэг хөзөр буюу эмэгтэй энерги гэдэг хөзөр гарч ирсэн байна. За энэ дээр сахиусын зөвлөгөө бас энэ дээр дахиж сахиусын зөвлөгөө болгоод энэ нь болохоор King of Wands болохоор та нарын 11-р сарын ерхий энерги ямар байх вэ? Юун дээр анхаарах вэ гэдэг эндээс харан. За Page of Swords гарч ирсэн байна. Энэ болохоор та нарын эрүүл мэнд энэ сарын төлөв нь ямар байх вэ гэдэг талаар гарсан хөзрөө. За тэгэхээр хамгийн ихний хөзөр болох ship хонь буюу innocence буюу гэмгүй байдал гэдэг хөзөр гарч ирж байна. За тэгэхээр энэ хөзрийн тайлбарыг харахад бол за уншаатай. You are encouraged to reconnect with your inner child in order to become more spontaneous and get a sense of get in touch with innocence and за ойлгочлаа. Замдаа унсчихно уу? Sorry. За тэгэхээр энэ хөзрийн тайлбар нь бол ерөөдөө бол ингээд миний мэдэрснээр бол та ингээд өөрөө чинь амьдралд ирч буй өөрчлөлтүүд, өсөлт шин боломжуудын талаар одоо ерөөдөө хэлж байгаа хөзөр 11 сард бол өөрөө чинь амьдрал болон сэтгэл зүйн онцгой өөрчлөлтөд авчрах сар болох нэ гэж харж байна. За тэгэхээр хонь нь болохоор юу нэ хонь гэдэг амьтан чи юу нэ л гим зэмгүй амьтан байдаг шүү дээ. Ингээд хонь нь одоо айгуу тийм гимгүү тэг ямар нэгэн байдлаар ямар ч амьтан хүнд муу зүйл хүргэдэггүй байдаг. За тэгэхээр энэ хөзрөөр юу гэж хэлээд байна гэхээр энэ одоо тэ өөрийн амьдралд илүү тайван
тэгээд догтлон бүүдэлж орхигдсон сэтгэл хөдлөл тэгээд хүсэл мөрөөдлөө дахин сэргээхийг уриалж байгаа хүзрөө. За утга нь хэрэг ерөөхдөө дотоод хүүхэд те таныг хэрхэн аз жаргалтай байлгаж те тоглох шин туршлага хоримтлуулахыг зааж өгнө. Тэгээ 11 сард өөрөчийн амьдрал илүү өргөн сэтгэлгээтэй болж өдөр тутмын асуудлуудаас гажиж илүү хөнгөн тэг амьдралд тоглоом шоглоом шиг хөнгөн байдлаар хандахыг сахиусууд нь уриалж ин хитрхи их юм бодохгүй хитрхи их одоо юу гэмдэ заримдаа бүх зүйлийг юм сериосны хүлээж авах байдаг шүү дээ. Бид айгүй стресс гэх юм уу сериосны хүлээж авахгүй зүгээр хөнгөн хумгай байдлаар тоглоом шоглоом байдлаар ч юм уу заримдаа бүх зүйл ямар нэгэн зүйлийг 11 сартай ихэд ч юм уу хүлээж авчий гэсэн утгатай юм аа. За тэгээд өөрөө ч дотоод байдал нээлттэй байх хэрэгтэй гэдгийг сахиусууд нь анхааруулж байна. Энэ өөрөө чинь амьдралын хурц нөхцөл байдлаас илүү хүнд нөхцөлөөс салахтай ингээд шинэ бүтээл сэтгэлгээтэй байх магадгүй 90 тойрны хүмүүсийг зөвөр ойлгох боломжийг нээж өгнө гэж харагдаж байна. 11-р сард боломж бол өөр чинь нэг ингэж гэмгүү зан одоо хөнгөн байдлаар хандсанаар гэсэн үг л дээ. Тэгээд мөн өөрөө чинь илүү эрг хандлагатай хайрын хэрэгэлтэй ухаалаг шийдвэр гарахыг сахиусууд нь уриалж байна. За тэгээд энэ хартын одоо ер нь бол бас нэг илүү гүнзгийгээр ойлгох гэх юм бол дотоод хүсэл эрмэлзэл те мөрөөдөл илэрхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэх одоо 11 сар өөрийг чинь бол хүлээж ин өөрийнхөө мөрөөдлөө биелүүлэх тийм үү өөрийгөө өөрчлөх илүүхөө өөрийнхөө хөгжлийн замыг илүү ихтэй тайван байдлаар өөрийгөө хөгжлийн замаа нээж хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд сэтгэл санааны хөнгөн байдал те ах үгсч байгаа бол өөрийгөө те эерэг нөлөөлөлт хүргэх шинэ боломжуудыг харах нь хамгийн зөв алхам амьдралдаа ямар нэгэн шинэ боломжийг харах. Гэхдээ ерөөхдөө бол айгүй тийм өөр өнцгөөс хараа гэсэн утгатай хүзрөө дээ. Тиймээс энэ хүзэр нь сэтгэл зүйдээ те эерэг өөрчлөлт оруулах олон талтай боломжуудыг олж харах илүү бие даасан сэтгэлийн амар байдалд орохыг уриалж бүс сар 11-р сард болно. Тэгээд 11 сарын хугацаанд их сэтгэл сад татамтай хөгжилтэй амьдралыг бол ер нь сонгох шинжтэй байна та нар маань. Ер нь бол нэг юм. Тэгээд бүх зүйлийн хөнгөн хуймгаа биш шүү. Хөнгөн хандахтай нэг жоохон ингээд хөгжилтэй байдлаар бүгдийг хүлээж авах илүү тайван байх энергитэй бас хараарч бас тийм байгаасаа гэж сахиусууд нь бол зөвлөж байна. За тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд байгаа гэж би түрүүн бол сая ойлгосон байх та. Тэгээ яг л ингээмзийн бүх хүүхч урсгалаараа яваарэ та нар мэдгүй бүх зүйл амьдралж байгаа асуудлууд ч гэсэн хөнгөн болж эхэлнэ. Та нарын хувьчсан дарга байхгүй болж эхэлнэ гэж хэлж байгаа юм. За тэгэхээр одоо энэ хүзэр болохоор feminine energy буюу эмэгтэй энерги гэдэг хүзрийг бол харуулж байна. За тэгэхээр 11 сард биш тэ энэ хүү үзрийн дүрс нь болохоор ингээд юм эмэгтэйлэг энергийн төвлөрөл лиг ингэж харуулж байгаа байхгүй юу. Бас энэ дээр дахиж өөрөө ч ингээд байгальтай уялдаа холбоотой байх тэг ингээд өөрөө ч айгуу тийм эмзэг мэдрэг байхыг бол бас л энэ сахиусууд нь уриалж байна. Хоёр хүзэр дээр хоёулын дээр ингээд эмзэг мэдрэмтгий байхтай ингээд айгуу юу юм бэ? Хөнгөн одоо тий жоохон хөнгөн энергитэй байхыг бол уриалаад байна. За тэгэхээр эмэгтэйлэг энерги нь зөвхөн эмэгтэй хүн төдийгүй тий хүний доторх эмэгтэйлэг чанар, нэр төр, ийдэг байдал, уян хатан байдалтай бүтээж байдал гэдэл бүх зүйлийг энэ дотор агуулж байдаг юм эмэгтэй нэлээд хүн болгонд байдаг. Шулуун болохыг зарим эрэгтэй хүн ч гэсэн тодорхой хэмжээний эмэгтэй энерги байдаг. Тэглээгээ та нар би нөгөө нэг буруу утгаар нь ойлголаагүй шүү дээ. Би яхаар эмэгтэйлэг энергитэй байдгийн би одоо ижил хүснээ сонирхтгооч гэдэг юм уу те. Тийм утгаар битээ хүлээж аваараа тодорхой хэмжээгээр их бага хэмжээгээр ч юм уу зарим эрчүүдэд маань эмэгтэйлэг энерги байдаг юм шүү. Юу барах хүн болгонд байдаг. Зарим эмэгтэй хүмүүс ч гэсэндээ эрэгтэйлэг энерги байдаг шүү дээ. За тэгээд эмэгтэйлийн дээр хувьд бол за тэгээд энэ сарда та нар маань юу хийх хэрэгтэй вэ гэхээр эмэгтэйлэг чанарынхаа хүчийг сэргээх дотоод хүчээ олж харуулахтай харилцаа холбоонд эрэг хандлагатай болох шаардлагатай сахиусууд нь зөвлөж байна. 11 сард эмэгтэйлэг зөөлөн сэтгэл ухаалаг шийдвэр гаргах, бусдыг ойлгох, хайр инэрлэлтэй хандах боломжуудыг нэмэгдүүлэхэд тусалж амьдралынхаа зөв төвчрийг олж авах чиглэх сар шүү.
За тэгээд ер нь бол өөрийнхөө дотоод хүчийг сэргээж илүү ойлгож өөрийгөө илүү нээлттэй байлгах шаардлагатай бол энэ хүү хүчээр дор сахиусууд минь зөвлөж байна. Тэгээд 11 сард ингээд өөрийгөө илүү сайн мэдрээрээ бас айгүй тайван байгаарай. Ямар нэгэн байдлаар ямар нэгэн харилцаан дээр ажил карьер дээр ч юм уу илүү тайван хандлагатай байж тэнцвэрээ олж илүү эмгтээлэг бүч чанараараа энергиээр илүү хандаарай гэж сахиусууд нь зөвлөж байна. Энэ хоёр хүзэр бол ерөөхдөө өөр гарсан ч айгүй тийм төстэй энерги гарч ирээд байхгүй. Тэгээд за энэ сарантай өөрөө чинь хүчтэй тодорхой байхаас илүү зөөлөн бөгөөд бусдыг ойлгох дэмжих тал дээр сахиусууд нь анхаараарай. Энэ дээр болохоор хөвч гинэн цайлхан байгаагаар энэ дээр эмгтээлэг зөөлөн байгаарай. Ер нь бол ингээд өмнөх сараад та нар мань айгүй ширүүн одоо эсвэл хитрхи хатуу хөтөө ханддаг бусад хүмүүстэй амьдралын шаардлага, ажлын шаардлага ч юм уу тийм хитрхи шаардлага өндөртэй байсан бол энэ дээр сахиусууд нь юу зөвлөд байна гэхээр энэ сарда жоохон буулт хийж зөөлөн болж өгөө. Ингэснээр амьдрал чинь илүү амархан болно, илүү хөгжөөнтэй болно, илүү чиний сэтгэл санаа тайван амар болно гэж харагдаж байгаамаа. За магадгүй та нар маань шинэ төсөл эхлүүлэх, шинэ ажил хийх хоббигоо тэ ингээд ажил карьер болгох ч юм уу эсвэл хоббигоо ямар нэгэн байдлаар бизнес болгох эсвэл бүтээл сэтгэлгээгээ одоо хандаж болох юм хоббигоо ямар нэгэн зүйл ашигтай болгож бас болно гэж харагдаж байна. За тэгээд хэрүү амьдралттай харилцаа холбоо гэр бүлтэйгээ ингээд та нар ингээд ямар нэгэн байдлаар асуудалтай байвал тэ энэ хүзрэнтэй сэтгэл зүрхээ нээлттэй байлга, зөөлөн бай, бусдыгаа гэр бүлийнхний хүмүүсээ ойлгож хүлээцтэй хандаа гэдгийг бол энэ хүү хоёр хүзэр ихэд тус тусдаа бол сануулж байна. Энэ бол зөвлөгөө. За тэгэхээр энэ дээр болохоор юу? Та нарын маань 11 сард байх энерги бол King of Wands буюу айгүй тийм эргэтэл гал энерги харагдаад байгаа байхгүй. Тэгээ байсан шүү дээ өмнөх сарууд ч юм уу тийм байсан. Эсвэл та нар ерхөөсөл ийм айгүй тийм өдөрдөгч манлайлагч жоохон гал энергитэй заримдаа төрөнгийн заримдаа нэг огцон шийдэмгий ч юм уу те ийм зантай ер нь бол хүмүүс бас нэг дугаараа айгүй сонгосон харагдаад байгаа байхгүй. Тийм бол энэ сартаа ер нь бол те ингээд сахиусууд нь сая юуг зөвлөж байгаа бол ойлгож авсан баг те илүү бууж өгөө гэж хэлж байна. За тэгэхээр 11 сард одоо өөрөө чи энерги ямар байх вэ гэхээр ер нь бол өөрийгөө айгүй тийм хүчрхэг байлгаж ич амжилттай байх болно гэдгийг харуулж байна. Өөртөө итгэлтэй байгаад илүү хүчрхэг байдлаар альва зүйл бас давхар хандах юм бол ялангуяа энэ одоо бизнес карьер дээр ч юм уу те ингээд ер нь бол амжилт дагуулах шинжтэй 11 сар юм байна. Тиймээс энэ сард ер нь өөрийнхөө те доторх те манлайлагчийг зүрх сонсочтой ингээд зүрх сэтгэлээ хайж хүсэл мөрөөдөлтөө илүү хүчтэй анхаарах хэрэгтэй болох нэ. За тэгээд эрч хүчний ойрголт хүрч магадгүй юм байна. 11 сард юу нь бол бүх зүйл айгүй хүчтэй байх, манлайлагтай ажил карьер дээр ч юм уу ер нь ямар нэгэн зүйл дээр нэлээ манлайлах шинжтэй энерги бол харагдаж байна. За тэгээ энэ сард тэ өөрөө чинь хувьд бол амжилт олохтой хүсэл тэмүүлэл өндөр байх болно. Гэхдээ зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Өөрийн хүссэн амжилтандаа хүрэхэд бол зорилттой шийдвэр гаргах шаардлагатай болох нэ. Тэгээд хэрэг та өөрийнхөө хүч чадлыг олж чадвал олон сад бишээлүүдийг даван туулж амжилтанд хүрэх магадлал өндөр байна. Ер нь бол идэвхтэй байгаарай. Ажил карьер дээр ч юм уу шинэ төслүүдийг эхлүүлэх зорилгоо хурдан харж хөдлөх шаардлагатай сар юм байна. Ер нь бол тэгж хөдлөх шинжтэй байна. За хэрэг таатай ингээд ер нь бол хэд ууртай эсвэл хурц байвал энэ эргээд өөрөө чинь тэгээ таны бусдын эсрэг одоо өөрлөө чинь одоо үгдэнтэй бусадтай өөрлөө чинь эсрэг байх одоо эрсдлийг дагуулна ер нь бол хэд хатуу ширүүн байх ч юм уу тэгтхий хурцтай характер гаргаад байвал ажил карьер дээр ч бай, эргэн тойрны найз нөхөд ч бай, гэр бүлийн хүмүүстэй ч бай, эргээд өөрлөө чинь нуруугаа харуулна өөр чинь эсрэг байр суурьтай болох гээд байна гэдэг энэ дээр бас сахиусууд нь бас ерөхийн энергитэй давхар сануулж байгаа. Тийм болохоор дахин энэ хоёр хүзрийн утгыг анхааруулъя те. Илүү зөөлөн, ууж, хүлээцтэй, аливаа зүйлийг хурц ширээнээр хүлээж авахгүй, жоохон хөнгөн байдлаар хүлээгээд аваарай гэдэг те. Ялангуяа энэ сахиус дээр бас хилээд байгаа шүү. Энийг дахин анхааруулъя. За тэгээ анхаарах зүйлс бол ингээд ирээдүйн төлөвлөгөө болонтой зорилготой анхаарах нь чухал энэ сардаа. Гэхдээ хэрвээ амжилтанд хүрэхийг хүсч байвал удирдлагын байр суурийг өөрхийн хэмжээтэй удирдлагын байр суурийг зөв авч
эрч хүчтэйгээр зорилгоогоо төвлөрөх хэрэгтэй юм байна. За хэд удаан хүлээлттэй бас байхгүй байх хэрэгтэй ямар нэгэн зүйлийг тийм 50 бай би хүлээлттэй гэж жоохон ууж бай гэж одоо ягаад хэд удаан хүлээлттэй байгаад байгаа юм бэ толгой ирчлээ гэж иж магадгүй энэ гэхдээ зүгээр юун дээр хэлж байгаа шүү. Тийм 50 уужгаар бодгоо тэгтээ хитрхи удаан бодох ч юм уу те бүр заанаа 50 байсан гэдээ бүр огт ингээд бүх зүйлийг орхиод одоо бүр хитрхи нам усанд хайсан чулуу шиг гэ те алга болоод өгөө гэсэн үг шүү. Тодорхой хэмжээний амралтай авд зөөлөн бай уужгаар бодоод шийдвэр гаргах. Гэхдээ жоохон хурдан шалангаа байж ирч хүчтэйгээ зорилгоогоо төвлөрөх хэрэгтэй байх нэ. За бас харин бас хит яарснараа алдсан боломжууд та те хэд яарснаа зарим нэг алдсан зарим боломжуудыг алдах шинжтэй байна. Тэгээд төрөнгийн яаруу байж болохгүй гэсэн мэтлээ бүр хитрхи удаан байж болохгүй. Ер нь бол нэг юмтэй өөрөө мэдрэмжээрээ тийм тохируулах хэрэгтэй байх нэ. За өөрөө чинь ингээд хитрхи ирч хүчтэй энэ одоо энергинд энэ сар бусдаа харилцаж нөлөөлөх шинжтэй байна. Магадгүй энэ нь одоо магадгүй ингээд өөрийн сэтгэлээ илэрхийлэлтэй жоох mas хурц илэрхийлэх гэж байж магадгүй болохоор ингээд илүү ухаалаг ойлгомжтой байхын зэрэгтэй бусдын үзэл бодлыг гэсэндээ хүндэтгээр гэж сахиусууд нь зөвлөж байна. Ерөнхийдөө 11 сар нь өөрөө чинь хувь дотоод хүч чадал, эрч хүчний оргил байх нэ. Ийм маш их энергитэй сар байх нэ. Энэ өөрөө чинь шинэ боломжууд руу хөтлөн шинэ боломжууд гарч ирнэ. Ажил, карьер, хайр, дурлал, мөнгө санхүү юунд ярьж байж болно. Энийг бүгдээрээ дараад уусаа детальчилж харна. Гэвч сард анхаарцууд бүр хурдаа шийдвэр гаргахтай зорилго руу чиглэсэн хэд ирмэггүй байхтай ямар нэг байдлаар хэн өөрөө хүчээ зүү өдөржиж болох вэ гэдгийг бас сайн мэдэх хэрэгтэй байна. За тэгээд иймээс энэ сард илүү гүнзгий сэтгэлгээтэй тууштай байдлаар ирээдүйн төлөвлөгөөнүүдэд хэрэгжүүлээд анхаараарай гэж сахиусууд нь зөвлөж байна. Sorry жам хоол өвчсөн байна. За эрүүл мэндээр болохоор Page of Princess of Sword гэж энэ бол мэдээж Page of Sword үзэл. Ер нь бол эрүүл мэндээр сэрэмжтэй байх хэрэгтэй гэж сахиусууд нь зөвлөж байна. Байнга анхаарал багт эрүүл мэндтэй холбоотой альва шинж тэмдгүүлийг анзаарах хэрэгтэй. Ямар нэгэн зүйл болохгүй байвал тэрийгээ сайн эмчид очиж үзүүлдэг ч юм уу те ингээд хүн амьтнаас л авалдаг ч юм эрүүл мэндээр нэлээд анхаарах хэрэгтэй гэж харагдлаа. За магадгүй зарим бич нэг л эвгүй байгаад бол энэ эрүүл мэндийн шинжилгээ хийх бас хэрэгтэй байж магадгүй ямар нэгэн өвчний одоо уулмөр илэрч магадгүй харагдлаа. Тэгээ оюун санааны хувьд нэлээд их стресстэй байх шинжтэй болохоор сэтгэл санаагаа тайван байх хэрэгтэй. Хитрхи их нэг актив гэж ярьдаг штэ нэг бүх байнга л тархалгаанд ажиллаж байдаг. Ингүүл яг тэгвэл яг ингүүл яг сулын хүү тийхүү энийг хийхүү тэрийг хийхүү амар юм ингэсэн савлсан хитрхи ингээд идэвхтэй байхад байна. Үүнээсээ болоод энэ их идэвхтэй оюун санаанаасаа болоод ядрах стресстэй шинжтэй болохоор анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээд ерөөдөө за яг стресстэй хитрхи ингээд ирч хүчтэй байгаа сэтгэл зүгөө жоохон тайван байлгачвар бусдаараа нэг эрүүл мэнд дээр айхтар хүнд сарын энэ сардаа бол харагдахгүй байл да нэг айхтар өвдөд ах ч юм уу. Гэтэ эмээг аач мэдгүй жоохон эвгүүдэд ирэх юм бол ер нь бол эрүүл мэндэд анхаараарай. Магадгүй нэг одоогийн байдлаар илрээгүй ямар нэг өвчин далд чатандаа явж идэх ч юм уу эсвэл нэг ямар нэгэн шалтгаан байж магадгүй гэж сахиусууд нь зөвлөж ин. Тэгтээ битээ агаараа яана би хүнд өвдчихгүй дэ гэж ерөөсөө тийм биш. Тэгтээ зүгээр ерөнхийдөө бол тэгээд үүсгэд илүүдэхгүй гэдгийг талаас нь бол сахиусууд нь зөвлөж ин. За тэгээд аюу тийм итгэвтэй оюун санаагаа жоохон тайвшуул энэ дээр сахиусууд нь хэлээд байгаа шүү дээ ингээд. За эдгээр зүйл дээр анхаарчихтад бол ерөнхийдөө болох нэ. За тэгээд энергийн хувьд бол хэлсэн бах те. За тэгэхээр одоо бүгдээрээ ажил карьер руу орцгоё. 11 сар та бүхний ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ гэдгийг харъя. За тэгэхээр нэг дугаарх нэмэн 11 дугаар сарын те ажил карьер мөнгө санхүү ямар ахаа гэдгийг одоо та бүхэнтэй хэлж өгье. За энэ дээр мөн сахиусуудын зөвлөгөө бас энэ дээр гарч ирсэн байгаа. Ажил карьертэй холбоотой Oracle картаар за дээд тал дээр нь Ace of Swords хүзээ гарч ирсэн байна. Тэгэхээр юу гэхээр 11 сар та нарын маань ихэнх нь хуучин одоогийн ажлаас солих эсвэл
гадагшаа явж ажиллахаар, сурахаар явах те одоогийн ажлаа солиод шин зүйл рүү тэмүүлэх. За оюутан залуучууд маань болохоор сургуулаа солих эсвэл гадагшаа явж юм өөр гадны улс руу явж сурах сонирхолтой байх шинж бол нэлээд харагдаж байна. Ихэнх хүмүүсэнтэй нэг дугаархны хувьд сургууль соёлоо солих, ажил карьераа солих шинжтэй байна. Энэ тийм үү биш гэсэн үг л те. Ягаад гэвэл энд Six of Swords хүзрээс харахад бол өмнө удаан хугацаанд ажилласан ажилчин ер нь чиний санаанд нийцгээ болсон те. Магадгүй эсвэл чамайг маш их сүүлийн саруудад ч юм уу айгу хил ам стресс дагуулад те янз янзын шалтгаанаас болоод заавалчгүй хил ам байх албагүй ч ерөөдөө зарим хүмүүсийн үдэмтэй ажил карьер дээр гарсан дарамт шахалт хил ам ч юм уу эсвэл их ажлын ачаалаас болоод энэ хөө газараасаа болоод өөр тийшээ ажиллахаар явах нь ихэнх гадагшаа гадаад улс руу явах эсвэл хөдөө орон нутагт ч юм уу те тодорхой хэмжээгээр холын замдаа өөр тийшээ явж ажил төрөл хийхээр явахаар харагдаж байна. Энэ илүү чамайг тайван амгалан байдал шилжүүлнэ. Өмнөх саруудад ч юм уу чи одоогийн өмнөх ажил дээр нэлээд стресстэй те одоогийн ажил дээр стресстэй байсан бол 11-р сар та нар минь ажил төрлөө салхах нь байна. За оюутан залуучууд маань ч байвал те сургууль соёлоо солих гадагшаа явж сурах эсвэл өөр сургууль сурах шинжтэй байна. Ер нь шинийг тэмүүлэх сар харагдаж байна. Шинэ ажилд орох эсвэл мэрэгчлээ сольж өөр чиглэлээр сурахч байдаг юм уу? Янз бүрийн зүйлийг бол ер нь илүү шинэ өнцгөөс харах шинжтэй гэж харагдлаа. За тэгээ зарим хүмүүсийн маань хувьд бол одоогийн байдлаар нэг өндөр газрын удаан ажилласан те албан тушаал горилж байгаа тушаал дэвших сонирхолтой удаан хугацаанд ч юм уу мөрөөдөжсэн хүмүүс байна. Мөрөөдөлтөй хүрэх нэ. Юу гэхээр нэг дугаарны хувьд 11 сард ажил карьер дээр албан тушаал дэвших удирдлагыг өөртөө авах гэдэг зүйл бол харагдаж байна. Өмнөх бол нөө ерхийн нэг дээр бас ерхийн нэр дээр King of Wands гарч ирсэн шүү дээ. Ер нь бол ингээд удирдлагыг өөртөө авч чадхаар харагдаж байна. Та бас ер нь бол өөртөө ихтэй байгаараа гэдгийг бас зөвлөж ирсэн. За тийм байна харагдаж байна. Гэвчиг энэ дээр нэг зүйл байна. Зарим нэгнийх нь хувьд энэ бол яг бүгд биш love affair буюу те ажил карьер дээр нэг юм амаргийн харилцаа үүсгэхтэй хайр дурлал романтик харилцаа үүсгэх шинжтэй don't lose your mind буюу бити өөрхөн ухаан санааг алдчихаарэ ингээд боломжтой гарыг ажил карьер дээр ингээд амаргийн харилцаа үүсгэснээр магадгүй заримийнх нь хувьд те удаан хугацаанд хийсэн ажил төрлөөс явахаас өр сонголтгүй болох те хил амд өртдөг ч юм уу янз янзын асуудлаас болоод бас ажлаас сольж магадгүй харагдаж байна. Энэ бол хитгэн хувь шүү. За ер нь бол одоогийн байдлаар ч юм уу хин нэгэнтэй чи романтик харилцаа ажил карьер дээр үүсгэсэн байгаа хүмүүст илүү хамааралтай. Эсвэл хин нэг сонирхоод ажил дээр хин нэг харагшилж байгаа бол тэр хүнтэй романтик харилцаа 11 сард үүсгээд үүнээсээ болоод асуудал үүсээд тухайн ажлаасаа гарч магадгүй шинжтэй харагдаж байгаа болохоор ер нь бол боломжтой байх хэрэгтэй. Ер нь бол болж бол энийг маш нууцлах хэрэгтэй шүү гэдгийг бол сахиусууд нь зөвлөж байна. За тэгээд ямар ч байсан те ажил төрлөөс өөрийнхөө хүсэлтээр ч гарсан бай эсвэл дарамт шахалтаас ч гарсан бай илүү тайван байдал руу шилжин дараагийн ажил төрлөө бол амжилттай олчих нэ нэг дугаархны маань хувьд бол за эсвэл сургууль соёлоос гадагшаа дотгошоо явахаар бол виз нь гарна сурахаар явчихна гадаадад ажиллахаар явах юм бол виз нь гарна гадаад очиод ажил олдно бүх зүйл дээр бол асуудлууд сайхан шийдээд өгчих нэгдүгээр сар гэж харагдаж байна. Мөнх санхүүгийн хувьд бол ер нь бол нэлээд үржил шимтэй сар байхаар юу гэхээр нэлээд ил бүгдийн хангалуун байдалтай байна. Ажлаа сольсноор тийм илүү санхүүгийн хувьд бол илүү нэмэгдэн гэх юм уу одоо өмнөх ажлаасаа бодвол илүү цалинтай ажилд ордог ч юм уу эсвэл гадагшаа авахар мэдээж Монголоос илүү л цалин авдаг ажлууд олон байгаа болохоор энэ чинь бас нөлөөлөл санхүүгийн хувьдсэндээ нэлээд илбэг хангалуун байдал 11 сард хүрэх шинжтэй. За заримынх нь хувьд бол тушаал агснаар тухайн компани удирдлагатай менежер эсвэл туслах захирал эсвэл бүр өмцөн захиралч болдог юм уу те тухайн ажил карьерээс хамаараад мэдээ тушаал дэвшгээр санхүүгийн асуудлууд бол яг огцом өсөх шинжтэй байна. Зарим нь ажил карьер дээр уламжлалт арга барил болон шинэлэг тактикийг хослуулах шинжтэй байна та бүхэн маань. За сурахаар явахар шийдээ сурах оюутан залуусууд маань сургууль соёлоо солих юм бол амжилттай солиод ерөөд 11 дугаар сард хичээл сургууль боловсрал дээр нэлээд сайн амжилт гаргана боловсрал нь зузаарна гэж бол миний зүгээс бол хараад байна. Энэ дээр бас нэг сахиусуудын зөвлөгөө юу вэ? Independence буюу бие даасан байдал тийм management ерсэл өөрийнхөө мөнгөө өөрөө зохицуулаа. Independence бие даасан байдал guarantees
найдвартай байдал, security буюу хамгаалалт гэж. Don't depend on others. Бусдаас бити хамааралтай байдаг. Ингээд өөрийнхөө мөнгөө өөрөө зохицуулсаар өөрөө бие даасан байдлаар ингэж чадвал амжилтанд хүрнэ гэдэг зүйлийг хэлж байгаа. За love affair дээр рамаас үсэх ажлын байранд рамаас үсэхдээ нь бол нэлээд анхаарах хэрэгтэй байна. За ажил карьергүй ч юм уу те одоогийн байдлаар хэсэг ажилгүй байсан хүмүүс нь 11 сард бол асуудал байхгүй. Ажил төрөлд орчин за заримийнх нь хувьд гадагшаа хөдөө орон нутаг руу явж шинэ ажилдаа орох бах энэ мэдээж тухайн үед бол өөрчлөлт нэлээд тайван амгалан байдал тухтай хамт олон бол авчих шинжтэй байна. За ингээд хэсэг ажилгүй байсан хүмүүс санхүүгийн асуудалтай байсан бол 11 сард ажил төрөлд орсноо яах нь мөнгө санхүүгийн байдал асуудалгүй сайхан шийдээд явчих нэ гэж харагдлаа. За дахин хэлэхэд хичээл сургуультай хүмүүс маань хувьд бол боловсрлоо амжилттай зузаалаад боловсролын мэдлэгийн төвшинг бол оюутан залуусууд маань сайхан зузаалж өгөхөөр харагдаж байна. За ийм зүйл бол 11 дугаар сар та бүхэндээ болж өнгөрнө. За ямар нэгэн асуудлууд юу ч байсан бай та нар даван тулж чадна. Шинэ зүйлүүд эхлүүлэхээр шийдсэн бол шинэ зүйлээ эхлүүлж чадхаар сайхан сар та бүхнийг мань хүлээж байна. За тэгэхээр нэг дугаархны мэн одоо хайр дурлалыг бүгдээрээ харцгаая. За тэгэхээр 11 сард нэг дугаарх нэмээд синглчүүдийн минь хувьд хайр дурлал дээр нь юу болж өрнөх вэ гэдгийг харлаа. Энд бол маш ойлгомжтой зүйлүүд гарч ирж байна. За ер нь бол заримынханд хувьд бол тэг салсан сандалцж байсан X амьдралд нь эрен гарч ирнэ гэж харагдлаа. Буцаж эвлэрэн харилцаа дараагийн шатанд шилжигнэ. За юу вэ гэхээр хэсэг хугацаанд те салцсан байсан хүмүүс маань ер нь бол бас синглдээ ороод явчихна штэ. За тэгээ салаад удаагүй утсан хамаагүй те богино хугацаа урт хугацаа өнгөрсөн ч хамаагүй та нар маань X нөхөр, X найз охин, найз залууч гэдэг юм уу те X-ээ үргэлж сандаг байсан. Ялангуяа нэг оройн цагаар ч юм уу те илүү гонигт автахтай хуучин харилцаагаа хуучин хосоо өвлөх мэдрэмжийг аваа шаналж явсан бол энэ сар та нарын маань энэ зовлон дуусгах болно. Ахын хүний хувьд бол ингээд адилгүй л дээ сингл болчоод за салаад янз заримийнх нь нэгэн сар заримийнх нь хувьд бол нэлээдэн жил болсон ч байж болно те. Тодорхой хэмжээ та нар маань энэ бүлгийг сонгож байгаа бол удаан хугацаанд чи хүлээсэн итгэл найдвараа алдаагүй те хизээ нэгэн зад энэ маань надаар хүрээдэрх бах те бид хоёр болж бүтэх байхаа гэжсэн бодожсэн бодол чиний итгэлийн очч нь биелээ олон Бурхан чиний сахиусан тэнгэр чиний хариултыг сонсох хүслийг чинь сонссон биелүүлэхээр шидэхнэ. За тэгээд харилцаан дээр шинээр ихэд энэ хүн чамаас уучлах гуйж ухаарч ирснээр өмнөх харилцаа чинь дахин сэргэж дараагийн одоо шин төвшөнд очинтай ингээд илүү бат бөх болно. Аль биесны харилцаатай болох нэ. За юу гэхээр за ихсэг нэг уулзж байгаа болцсон байсан залуутайгаа түнжин ч юм уу те эмгтээ да түнжин хаагцсан байсан бол те тэр чин буцаж ирээ тойр ивлэрээ те харилцаа чин дараагийн төвшөнд очиж болно. Зарим нь хуучин нөхөр эхнэрээс ингээд салцсан байсан бол энд бас ер нь айгуу тиймдээ нөхрөө хүлээж байгаа эмэгтэй хүн маш их байгаад байгаа хгүй найз залуугаа те хоорондоо үр хөвгтэй хүмүүс мэд салаад өнөөсөө болоод нэлээд сэтгэлийн шаналлалтай байсан бол тэр хүн чинь амьдрал чинь буцаж ийж харилцаа чинь илүү бат бөх аз жаргалтай болно явандаа гэж бол харагдлаа. За тэгээд энэ дээр болохоор юу гэж хэлж байгаа юм гэхээр worth waiting for гэж ингээд divine timing is at work in your love life гэдэг. Чиний хүлээсэн нь бол яг үнэтэй зүв байсан юм а. Ер нь бол хүлээх нь үнцэнтэй байсан юм а гэж хэлж байгаа. Тэгээд ингээд бурхны одоо ингээд бурхантай одоо ингээд цаг нь болохоор ингээд is at work гэдэг бурхны цагаар ингээд чамд одоо хайр сэтгэлийг чинь бүтээж өхийн тулд сахиусан тэнгэрүүд нь чамд цаг нь болохоор зөв цагт нь ажилланаа, чамд тусалнаа гэдэг хэлж байна. Let your friends help you. Ask for and accept support from others. За ингээд дандаа ганцаараа бодоо шаналаад ахгүй найз нөхдөөсөө зөвлөгөө аав те тусламжгүй дээ хүмүүс чамд туслахыг би чи зөвшөөрөх хэрэгтэй. Ингээд та нарын минь хувьд бол те миний л амьдрал, миний л асуудал найз нөхдөд хэлээд ямар нэмэртэй хүмүүс бас зовлонгоо нийлцээгээд уйлж унжааж яах юм блэ гэсэн бодолтой айгуу тийм бие даасан чанга хатуу хүмүүс байна байгаад байгаа хгүй. Тэгээд сахиусууд нь юу гэж зөвлөж юм гэхэд заримдаа ингээд хүмүүс чамд туслахыг зөвшөөр, чиний сэтгэл санааг ойлгохыг чи зөвшөөрөө. Тэгээд ингэсээр чи яг нь илүү бас ингээд дотоод сэтгэл санаа чинь тайвшрах зөөлрөх шинжтэй болохоор найзуудынхаа тусламжийг авах, найзуудтайгаа орж гарч зовлонгоо хуваалцахад гэмгүй юм а гэдэг сахиусууд минь одоо зөвлөгөөнд гарч ирж байна. За үнэхээр ямар нэгэн эксгүй ямар нэгэн хүн хүлээж байгаагүй синглчүүд маань байгаа бол өмнө нь найзын харилцаатай байсан ч юм уу те тэр хүн чинь чамд сэтгэлээ илчилснээр эсвэл хоёрын харилцаа илүү
яаж ичээ заавал хин нэг сэтгэлдээ ажиллаагүй ч байсан ч зүгээр найзын харилцаатай байсан хүнтэйгээ дараагийн төвшин ахина гэж харагдаж байна. Энэ сараас эхлээд яваанд удах тусмод хоёр эхлээд найзууд байсан бол ингээд дараа нь албан ёсны харилцаатай болоо сүултээ ингээд хосууд болоод ингээд харилцаа чинь өдөр их тусам гүнзгийрээд шат дахиад явчихна гэж харагдаад байна. За энэ бол ямар нэгэн экс хүлээж байгаагүй синглчүүд минь бол хамаатай. За одоогийн байдлаар хинтэй ч уулзраагүй ядаж бүр чаач бичээг байгаа бол энэ сард синглчүүдийн минь хувьд бол өөрөөсөө хэдэн насаар ах ч юм уу хэдэн насаар ихч ч юм уу энэ магадгүй шүү. За тийм хүнтэй харилцаа холбоо эхлүүлнэ. За тэгээд эхлээд найзын харилцаатай байжгаад харилцаа чинь дараагийн төвшин дахиад магадгүй хоёр энэ сарда та синглчүүд минь албан ёсны хосоо олох боломжтой. Синглчүүд минь бүр ирээдүйн хань ижил болох хүн soulmate те хурим нарь хийх үр хүүхдэд чинь эцэг их болохтой ингээд тийм ч ирээдүй бий болох хүн гарч ирэх боломжтой. Энэ бол өндөр боломжтой гэж бол харагдаж байна. За тэгээд ер нь ихэнхийнх нь хувьд бол бараг 80% дандаа X-ээ хүлээж байгаа хүмүүсний дугаарыг сонгосон байна. Тэгээд ерөөхдөө энэ сарда бол хурж ирнэ. Тэгээд чиний хүсэн хүлээжсэн шинэ эхлэл харилцаанд шинэ боломж бий болно. Гэвч сахиусууд энэ дээр балансаа хадгалах яарахгүй байхыг бол цөөвлж юм те. Энэ хүн гараад ирлээжсэн хитрхи яарахгүй эсвэл хит ширүүдэхгүй эсвэл хитрхи хурдан дараа энэ хүнийг яаруул шамдуулахгүй байх эсвэл хит хүндий хандахгүй байх. Яг ингээд урсгалаар тайван явж өөрийнхөө сэтгэл зүйн болон те сэтгэл зүйн тэнцвэрийг хадгалаараа яваан дан чи ааж жоохон 11 дугаар сард эхлэн тавигдаад эвлэрлэн тавигдсан бол 12 дугаар сард илүү гүнзгийрээд 1 дугаар сард гэл ингээд сараар ингээд шат дахиж илүү харилцаа чинь гүнзгийрж батбах болно. Тэ чиний удаах хугацаанд хүлээсэн зүйл чинь үн цэнтэй байна. Чиний ихтгэл найдрыг сахиусан тэнгүүрд нь сонссон байна. Тэгээд чинь чамд туслахаар ирсэн байна гэдгийг хэлэхэд даатай байна. За ийм байна. Одоо тэгэхээр нэг дугаархны хосын харилцааг бүгдээр харцгаая. За тэгэхээр нэг дугаархын маань одоо 11 сартай та бүхэн маань хосын харилцаатай хүмүүсийн хайр дурлалын ерхий төлөв ямар байх вэ гэдэг хэсэгтэр явж байна. Таарад уншлага дээр. За шулуухын хэлхий да би ч өмнө заримдаа тэгэл төс тасл ярьдаг хүн шүү. Тэгээд эмзэг хүмүүсээ бол ойлгохыг хичээ. Одоо миний ярьж байгаа байдал нь за юу вэ гэхээр нэг дугаархны хувьд бол хосын харилцаатай хүмүүс юм байна те. 11 дугаар сард юу болох вэ гэхээр зарим нэг нь одоогийн хосоос салах өөр хүнийг сонгож явах шинжтэй байна. Заримынхын хувьд одоо харамсалтай баг, заримынхын хувьд бол хүслээрээ явах шийдвэр юм байна. За яагаад ийм шийдвэр та нар минь гаргаж ийна гэхээр те өнгөрсөн хугацаанд чи одоо хайртай хүнийхэн төлөө, нөхрийнхөө төлөө, эхнэрийнхэн төлөө те ингээ найз охин окей хамаагүй хосынхын төлөө хамаг зөв сэтгэлээ зориулж исэн боловч энэ хүн чамааг ганцаардуулж исэн, зовоож исэн зүйл байгаа. За магадгүй бүр хэдий чамтай ингээд романтик харилцаатай албан ёсны хосч гэсэндээ дис бол одоо юу гэдэг юм бэ? Дис бол зан гарах гэдэг. Дис бол хүн хайх гэдэг чинь. Ер нь бол чиний мөрийг даавуулж те ингээд өөр хүнтэй сэтгэх зүйлүүдийг бас гаргаж чамаа гомдоож исэн байх шинжтэй байна. За үүний улмаас чи нэг хэсэгтээ ботсон харилцаагаа цаашдаа өргөжлүүлэхгүй юу те гэдэг шийдвэрт хүрч ганцаардаад ч юм уу явж байхад чиний амьдрал шинэ хайр дурлал гараад ирсэн. A new person has stirred your romantic feelings те шинэ хүн чиний одоо хайр дурлалыг өдөөж байна. Шинэ хайр чамд гарч ирж байна гэж энэ андаа you deserve love юу чи хайрыг хүртэх хэрэгтэй те чи бол хайрлагдмаар хүн гэж байгаа байхгүй юу? Энэ дээр болохоор unrequited love юу there's not enough attraction or chemistry to keep this relationship going. Одоо чиний өмнөх харилцаанд чинтэй ингээд одоогийн хостойгоо ингээд хангалттай өмнөшөө гал халан романтик хайр сэтгэл юм уу те ямар нэгэн тийм зүйл өнгөрөхөө болцсон тодорхой хэмжээнд хоёрын харилцаанд маш их хөндий хүйтэн зүйл үүссэн байж байгаа юм дээр чиний амьдрал чамайг сонирхох чиний бас сэтгэл алдрах өөр хүн гараад ирсэн байна. За тийм болохоор нэг дугаархны хувьд бол ерөөдөө ихэнхийнхээ хувьд бол уучлаарай.
ер нь бол одоогийн хосоос салах шийдвэр гаргахаар байна. Заримийнх нь хувьд бол тэг ингээд одоогийн харилцаагаа үргэлжлүүлэхгүй аль хэдийн хангалттай таталцал, өмнөшөө хайр, сэтгэл мэдрэмж байхгүй болцсон юм чинь үнэн чи үлдэхүү эсвэл өөрт илүү шинэ гарч ирсэн хүнтэйгээ ингээд илүү өөрийгөө бодоод энэ романтик харилцаа цааш нь үргэлжлүүлээд явах уу гэдэг хоёр хэцүүхэн сонголтон дээр тулаад үлдэх 11 дугаар сар бол харагдаж байна. За тэгэхээр юу вэ гэхээр хинхэн ингээд удаах хугацаанд хайр дурлалтай хостой үнэнч байсан эсвэл ингээд айгүй хөхтэй ингээд цаг хугацаа гаргаж явж исэн боловч нөгөө талаасаа бас асуудал үүсгэж гомдоосон ганцаард улсан зүйл гарснаас болоод тэг харилцаан дээр эргэлзээд явж хахад бараг 80-90% юм шинэ хайр дурлал гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд сахиусууд юу хийж ийм гэхээр те чи хайрыг мэдрэх ёстой, чи хүртэх ёстой хүн гэж байгаа юм. Тэгээ шинэ хүн гарч ирснээр чи улам илүү өөрийгөө эмэгтэй хүн амьдрал гэдэг чинь ийм утгатай юм байна. Би ингэж хүнд хайрлагдах ёстой юм байна. Тэ өмнөх миний харилцаан дээр намайг энэ хүн мань ингэж хайрлаж исэн билүү гэдэг маш гүн бодолд орно. За тэгэхээр заавал эмэгтэй хүн биш. Би дандаа хүүс ялгаа байхгүй гэж хэлдэг. Энд ирчүүд мэн байж болно. Тэ ингээд би их нэртэй хүүхдтэй ингээд явж байтал намайг илүү хайрлах, намайг илүү ир хүн гэж мэдрүүлэх ийм хайрд бол ийм эмэгтэй хүн гараад ирсэн гэж юу гэд маш тийм гайхахтай. Өөрөө бүр хайрыг бол илүү цоошин дээр мэдэрнэ. Өнгөрсөн харилцаанууд нь ер нь бол харилцаа бас удаад хэрэг юм асуудал болдог шүү дээ. За тэгээ өнгөрсөн харилцаан ч юм уу одоогийн одоогийн харилцаа нэг юм хүндий хүтэн болсон өмнө шиг мэдрэмж авах болоод шинэ хүн амьдрал гарч ирээ. Тэр хүнээс мэдрэмжийг авч эхэлж байгаа харагдаж байна. Тэгээ 11 сард бол ер нь ихэнх те шинэ харилцаа холбоотой хүнээ сонгоно. Зарим нь хүнийх нь хувьд бол те ялангуяа гэр бүлийн хүмүүс үр хүүхдүүд байгаа бол үр хүүхдүүдэд бодсон ч тэр шууд ингээл өөрхөн зүр сэтгэлээ дагаал энэ өндөө хайрлал би энэ хүнд хайраг болж энэ хүн намайг хайрлага болцсон болохоор энэ хүний дагаад явчих гэж тийм амар биш үр хүүхдээ бодсон ч тэр маш сайн шийдвэр гаргах, сайн тунгааж бодохтой чухал одоо шийдвэрийн тэ нүүр тулах 11 дугаар сар бол харагдаж байна. Зарим нь солон гэдэг ер нь бол ихэнх шинэ хүнээ дагаад явах тэ илүү өмнөх зовлонтой ч юм уу аж аргалгүй байсан харилцаагаа эцэлхээс шийдвэр 11 дугаар сараар гарах бол үр хүүхдтэй бүр удаан жил амьдарч хүмүүс бол нэлээд эргэлзээд хоёр доод яах вэ гэдэг шийдвэр дээр үлдэх 11 дугаар сар харагдаж байна. За харамсалтай нь энэ жоохон хатуу хэцүү хариу гарч ирж байна. Гэхдээ би бол үннийг хэлэх ёстой. Би энэ дээр гарч ирсэн бүх зөвхөн мэдээллүүдийг та нарт дамжуулах үүрэгтэй гэдгийг, сахиусуудын мэдээллийг дамжуулах үүрэгтэй гэдгийг ойлгоорой. Тийм болохоор бас жоохон эмзэглээд хэрэггүй. Ер нь бол угаасаа сонголтоо хийсэн хүмүүс бол үзээд өөрсдийнхээ байр байдалтай таарах болохоор ерөөдөө бол ойлгочно гэж бодож байна. За тэгээд хоёр юм талтай байх нь. За тэгээд ямар хүмүүс илүүтэй ингээд эргэлзээд ингээд шинэ хүнээ сонгох үйлдэх вэ гэхээр дахин хэлээ удаах хугацааны гэр бүлийн харилцаатай хоорондоо үр хүүхдтэй хүмүүсийн хувьд бол энэ бол тийм өнгөн гомга хандах зүйл биш болохоор хоёрдод үлднэ. Тэгтэл илүү өөрийг нь хайрлах хүнтэй гараад ирэх нь байна. За зарим хүмүүс бол үр хүүхдгүй ч юм уу эсвэл за үр хүүхдтэй байдаж гэсэн ингээд ер нь харилцаа бас нэг айхтар удаагүй бол ер нь би шинэ хайрыг хүртээ одоогийн хүмүүс намайг хайрлждаггүй энэ хүн намайг илүү хайрлах юм байна гэд ер нь бол нөгөө шинэ гарч ирсэн хүнээ харамслан сонгоод одоогийн харилцаагаа дуусгах магадлал маш өндөр бараг 80% гэж харагдлаа. За ингээд нэг дугаар нэмэн 11 дугаар сарын таарт уншлахын ерхий төлөвөөр өндөрлж байна. Таалагдсан бас subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. За 2 дугаарх мэн таарад уншлахад тавтай морил та нарын мэн 11 сарын ерхий төлөв ямар байх вэ гэдгийг бүгдээрээ харна. Энэ удаадаа би онцгой хүзэр болох бөөгийн ангаагч оракл хүзрээс нэлээд гүнзгий утгатайгаар сахиусуудын зөвлөгөө бас дахин сахиусуудын зөвлөгөө гэдэг хоёр сахиусуудын зөвлөгөө гаргаж ирсэн байгаа. За энэ дээр болохоор демон хүзэр болохоор та нарын мэн 11 дугаар сарын ерхий нэрэг ямар байх вэ? За юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаас нь гаргаж ирсэн. За мэдээж эрүүл мэнд сар болгон би эрүүл мэндийг оруулдаг тийм ээ. Энэ хүзэрдээ та нарын мэн энэ сарын эрүүл мэнд ямар ах вэ? Магадгүй бас анхааруулах ёстой зүйлс юу байх вэ гэдгийг харлаа. За тэгэхээр хамгийн түрүүнд энэ дээр бол letting go гэдэг хүзэр гарч иж энэ тавьж явуулах гэсэн утгатай энэ хүзэр. За энэ хүзэр болохоор ерөөхдөө дуусгалт чөлөөлөлтөй шинэ эхлэлийг бэлэгдэж байгаа хүзэр юм.
Сүнслэг утгаар хэлэх юм бол энэ хүзэр сүүлийн үеийн сэтгэл дотор ч байгаа хоримтлсан хүнд ачаагаа 50 гэж ерөөхдөө тавьж явуулаа гэж хэлж байгаа. Энэ дээр байгаа шувуудыг харах юм бол шууд бол сэтгэл, бодол, эрх чөлөөний бэлэгдэл байдаг. Хоёр шувууны нэг нь ерөөхдөө хөдөлгөөнд орж байгаа мэт энэ дээр харагдаж байгаа нь одоо нэг зүйлээс салах сэтгэлээ чөлөөлөх үйл явцыг илтгэж байгаа гэсэн үг ээ. За магадгүй энэс энэ одоо хуучин харилцаа байж болно, хуучин зовлон шаналлаа, айдас эргэлзээ, өөрийнхөө танил дадал зуршилтай эсвэл өөрийнхөө дотоод итгэл өмшил зэрэг байх боломжтой янз янзын зүйлийг тавьж явуулахыг бас хэлнэ. Эдгээр зүйлүүдээс. За тэгээд өөрийн чинь амьд шин зүйл ирэх орон зайг гаргахын тулд хуучнаа тавьж явуулаа гэж сахиусууд нь зөвлөж байна. 11 сард яах нь вэ гэхээр хуучнаа тавьж явж шин зүйлийг бэлдэж өөртөө хүлээж авах хэрэгтэй. Дотоод өөрчлөлт бас харагдаж байна. Энэ дээр харах юм бол нарны гэрэл. За нарны гэрэл нь болохоор өсөлт цэвэрлэгийг илэрхийлж байгаа утгатай. За өөрийнхөө дотоод сүүдрээ гэрэлтүүлжтэй өмнөнийг харах үе шатанда орж буй эхлэл гэсэн үг ээ 11 сард. Өнгөснийг өөрөөр харах, дүгнэх, уучлах үйл явц 11 дугаар сар та бүхэнд минь өрнөх нэ. За салалт гэдэг үргэлж хэцүү боловч гонигтай төсөл биш, харин сэтгэлийн зөөлөн чөлөөлөлт гэдгийг анхаараарай. Хуучин зүйлээсээ салж чадахгүй мэдрэмж аваад байгаа бол шинэ зүйлийг хүлээж авъя гэж бодож ивэл тавьж явуулаа гэж хэлээд байгаа маа. Үнэндээ ингээд ямар нэгэн үндэсгүй болсон зүйлээс зууралтах хэрэггүй. Тийм зүйлс чамаагтай ер нь уршаа ахиулахгүй гэдгийг бас хэлээд байгаа юм аа. Тэгээд хит барьж буй зүйлсээ ажил чамд өм цэнэгүй болсон зүйлсийг буцааж тавь те. Шинэ боломжийг нээхэд тулд өөртөө орон зай гарга, уучил, өнгөрсөн тийм нэг чам гомдосмол уучиж өшөөний төрөнд өөрийгөө тэгтээ уучил, өөрийнхөө дотоод амар амгалан олоорой гэдэг. Энэ бол 11 дугаар сар та бүхэнд мань өгж байгаа сахиусуудын зөвлөгөө юм аа. За ирээдүйн энергийг харах юм бол ер нь бол дахин төрөх гэсэн утгыг бол агуулж ийн. Нэг хаалга хаахтаа нөгөө хаалга нь нэгдэг, амьдралын шинэ урсгал бий болно гэсэн утгатай. За тэгэхээр бас та нар маань өөрсдөө ийм асуулт авах хэрэгтэй л дээ. Би юунаас зуралдаж явна вэ те? Би юуг сурлах цаг болсон бэ? Ямар шинэ зүйл сурах сэтгэл минь зүйл зүр сэтгэл минь ирэх гэж байна уу гэдэг талаас нь өөртөө маш сайн асуулт тавиарай гэж сахиусууд нь зөвлөж байна. За тэгэхээр 11 сард шинэ зүйл, хуучин зүйлээ тавьж явуулаа, шинэ зүйлийг хүлээж авах бэлэн болсон байх нь байна. Бас сая сахиусуудын зөвлөгөө хэллээ дээ. Intuition буюу blue jay зөв билег гэдэг хөзөр гарч иж байна. Энэ дээр та нарын бас ерхий одоо энердээ the moon гэж хөзөр гарч иж байгаа. Moon хөзөр маань болохоор өөрөө бас зөв билегтэй маш их холбоотой хөзөр байдаг. За ерөөхдөө таны энергийн утгыг бол дараа нь бол хэлж өгнө. Энэний дараа. За тэгэхээр you are encouraged to follow your feelings and intuition. This is a reminder that your personal power is in your own hands and that you are free to take flight at any time if you find yourself in a situation that doesn't suit you anymore. За ерөөхдөө бол ийм гэсэн үг л дээ. За товчхон хэлэх юм бол ухаарал, сэрэмж, дотоод хүч, дуу хоолойгийн илэрхийлэл болж гарч иж ах үзэр. Чиний дотоод дуу хоолойн үнэн түүнийгээ дагаа. Чи дотоод дуу хоолойч үннийг хэлж байгаа түүнийгээ дагаа гэж хатуу боловч илдэг сануулж энэ сахиусуудын хувьд. Сүнслэг ертөнцөөс ирж буй одоо сахиусуудын мессеж нь юу вэ гэхээр танаас гарч буй өөрөөс чинь гарч буй дотоод мэдрэмжээр таних чадрыг одоо таних чадвараа өсгөх хэрэгтэй те. Хэр чи нэг чимээг хүн ямар нэгэн чимээг хүн мэдэрч буй зөв буруу мэдрэмжийг тоолгүй өнгөрөх юм бол үүнийгээ одоо тоох цаг нь болжээ гэсэн үг. Ямар нэгэн зүйл энэ зөвдөө энэ буруудаа гэж бодоод дотроо бодчихвол яваад ахыг өндөөс ач холбогдол өгөө гэж байгаа юм. За бас зүүдэндээ бас анхаарал хандуулаарай. Зүүдээрээ та нар минь дамжуул нэлээд зүүн билгийн ямар нэгэн дохио хүлээж авах магадaltaй шүү. Тийм болохоор зүүдэндээ анхаарал хандуулаарай. Зүүн билгтээ маш сайн анхаар гэж байна. Энэ дээр бас зүүн билэг гэдэг хөзөр гарч ирж байгаа байхгүй. За хэрэг одоогийн тэ ингээ нөхцөл байдал чинь чам тохирохгүй бол дүүлч нисж яваа өөртөө нисэж ирэх чөлөө олгоо гэсэн бас энэ утгатай. Шууд бол ирэх чөлөөтэй амьд төсөн газар руугаа нисэж бууж амьдрдаг шүү. Ямар нэгэн ажил, карьер таалагдахгүй, амьдрал, орчин таалагдахгүй, харилцаач гэдэг юм уу те. Энэ чам таалагдахгүй бол энийг орхон яв. Энэ дээр хүртэлтэй letting go орхиж явуулаа гэж хоёулаа ингээ шувуу гарсан байгаа. Энэ маш утга учиртай шүү. Ингээ хоёулаа ирэх чөлөөний бэлэгдэл. За тэгэхээр шувуу бол тийм утгатай тийм ээ. Өөрийн их чөлөөгөө олж авах
ер нь бол гисэн утгыг бол энэ дээр сахиусууд нь илэрхийлж байна та нарт байна. Тэгэхээр ингээд энэ хоёр хүч дээр хоёулаа шуу гарснаар ингээд нийлүүлж ойлгох юм бол ерөөдөө тий тавьж явуулах, өөрийнхөө дотоод мэдрэмжээ дагах гэсэн энергиудыг эсэлтгэж байгаа хуучин салах ёстой зүйлээсээ салж зүр сэтгэлээ сонсох, өөрийнхөө замаа чөлөөтөө нисээрэ гэдэг утгыг сахиусууд минь та бүхэндээ хэлж байна. За одоо тэгэхээр 11 сард шийдвэр гаргах, хуучнаасаа салах хэрэгтэй. За ийм байна. Тэгэхээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй, зоригтой байх хэрэгтэй, хэлэх зүйлээ хэлэх хэрэгтэй, үннийг нуухгүй байх гэсэн уриалгыг энэ дээр бол агуулж байна. Бас цүн савнгаа бас сайн сонсоорой те. Энийг бол дахин хэлье. Зүүдээ бас маш сайн манайхан 2 дугаарх юм сайн сонсоорой гэдгийг хэлье. Чиний цүн сав юу 11 сард маш хүчтэй болж эхлэх шинжтэй байна. За одоо 11 сарын танд бүхний маань ерхий энерги ямар байх вэ гэдэг дээр the moon буюу цүн савн гэдэг хүзэг гарч иж байна. За мөн хүзэр бол ерөөхдөө юуг илэрхийлдэг вэхээр дохиог бас илэрхийлдэг. Сэтгэлийн гүнээс ч үгж байгаа дохиог бас илэрхийлдэг хүзэр байна. Тэгэхээр 11 сарын хувьд сэтгэл хөдлөл ихтэй тодорхой бус байдал давмгаасан сар байх магадлал өндөр байна. Та нарын маань хувьд бол зарим зүйл нь яг үнэн мөн чанар нь харагдахгүй байж болно. Зарим нэг зүйлийн хувь хүний харилцаа эсвэл тодорхой нэгэн өөр харилцаа, хосын харилцаач байдаг юм уу те. Ажил карьертэй ч бас холбоотой байж болно. Тэгээ хүмүүсийн нөхцөл байдал эсвэл өөрийн мэдрэмж хүртэл ер нь аягүй тийм нууцлаг байх шинжтэй. Энэ үед яах вэ гэхээр те гадаад бодит байдлаас илүү дотоод дуу хоолойгоо сонсоорой гэдгийг бол ерөөдөө зөвлөж байна. Хэрвээ ямар нэгэн зүйл ойлгомжгүй санагдвал түр хүлээх хэрэгтэй те. Цаг хугацаа өнгөрөхөд гэрэл тусаж бүх зүйл илүү тодорхой болно гэж бас хэлж байна. Өөрийн зүүн сав мөрөөдөл дотоод мэдрэмжтэй анхаараа тэд үннийг хэлнэ. Ер нь бол 11 сарын төлөв байдлын айгүйх нууцлаг зүйл рүү нэвтрэн орох, өөрийгөө таньж мэдэх, зөв бэлгээ нээх энерги илүү давмгаалж байгаа сар харагдах нэ. За зарим нууц худал зүйл ил болно 11 сард чамаас нуугдаж байсан худал зүйлүүд ч юм уу эсвэл нууцуд ил бол чи тэдрийг олж мэдэх нь байна. Гэхдээ нэг анхаарах зүйлсүүд нь юу вэ гэхээр төөрөгдөл айдас эргэлзээтэй бас нэг юм сэтгэлийн мэдрэмжтэй явах гэдэг аахгүй. Энэ дээрээ анхаарах хэрэгтэй шүү. Тэ ингээд хэтэрхий их төөрөгдөл айдас эргэлзээний дунд ороод сөрөг бодол автаад байхгүй. Хичээгээрээ гэдгийг бол зөвлөж байна. Үнэн тулгуурлаагүй те шийдвэр гаргахгүй байх хичээг гэдгийг анхаар. За худал мэдээлэл бас хүлээж авах ч юм уу те янз янзын бас нэг маг зэрэг хил амд орооцолдох тодорхой хэмжээний нэг юм гүтгэлэгд оролцох гээд байж магадгүй юм 11 сард энэ дээр анхаараарай. За сэтгэл санааны хувьд хөвөлтэй ингээд жоох нойргут гэдэж магадгүй хитрхи 11 сард хитрхи мөрөөдөмтгий болоод заримдаа юу ч хэмээргүй юм шиг санагдаад хитэх мөрөөдөх хөөс сэрэмжилж авах хөрсөн дээр буух хэрэгтэй гэж сануулж байна. За тэгээд бясалгал хийхдээ өөрийнхөө одоо сэтгэл санаагаа тэнцвэржүүлэхийг бас энэ дээр бас зөвлөж байна. Бүх зүйлийг хянах гэж бүү оролдоорой. Заримдаа зүгээр бүх зүйлийг ингээд урсгалаар нь явуулчих хэрэгтэй. 11 сард бас нэг юм сэтгэл төвшөлтэй итгэхий дотгошоогоо эмзэг болох гээд байна. Ялангуяа сарны нөлөөнд бас 2 дугаарх маань маш их автах нэ. Сар бол эмгтээлийн энерги агуулдаг. Тиймээс өөртөө зөөлөн уян хатан мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Шүн өрөө болоход та нар айгүйх тийм мэдрэг болох гээд байгаа харагдчихээн. Тэгэхээр өөрийгөө хамгаалж энерги тэнцвэртэй байх тал дээр анхаараарай. За ерөөхдөө ийм энерги 2 дугаархны хувьд бол 11 сард бууж байна. За Princess of Pentacles буюу Page of Pentacles гэдэг хүзэр эрүүл мэндээр гарч иж байна. Энэ хүзэр нь бол эрүүл мэндийн хувьд бол сайн одоо мэдээ мессежийг бол агуулж байна. Энэ хүзэрний үхээр ич хүч шинэ эхлэлтэй анхаарал хандуулах зарим нэг эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй. Гэхдээ яг ер нь бол шинэ эхлэл одоо эрүүл мэндийн хувьд сайжрах боломжуудыг их илтгэж байгаамаа. Энэ сард чиний бие махбод эрүүл мэндийн шин алхам хийгээд сайхан цаг байх болно. Магадгүй шинэ дасгал, хоолтын даадал эсвэл эмчилгээний шинэ аргууд туршихад тохиромжтой хэрэг ямар нэгэн байдлаар нэг өвчнөд нүүр тулж байгаа бол шүү дээ. Тэгээд
Эрүүл мэндэд үл анхаарал хандуулах бас тодорхой хэмжээ шаардлагатай. Одоогийн байдлаар зарим хүмүүс минь биехаа эрүүл байж болно. Тэгтэл ер нь баг зэрэгцсэн асуудал гарвал ажил их анхаарахтай, шинэ зүймжилгээ турших, эсвэл эмээл сольдог ч юм уу нэг тийм зүйл хийх хэрэгтэй. Хувийн хичээл зүтгэл дээр бас анхаарах хэрэгтэй. За зөв хооллох хэрэгтэй, амралтыг сайн авах хэрэгтэй. Хэдийн айгу жижиг алхамгад боловч гэсэн та нарын эрүүл мэндэд илүү тустай байх болно гэдгийг дахин сануулъя. Гэхдээ бас нэг анхаарах зүйл юу гэхээр хэтрий их ядарснаас болоод жоохон биеийн байдлаа тэнцвэргүй болох гээд байж магадгүй байна. Тэгэхээр хит их ачаал ядаргаанаас зайлсхийгээрэй гэж сахиусууд нь зөвлөж. За эдгээр зүйлээр ингээд анхаарал явуучих юм бол бас биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөнийг эхлүүл сайн амраад те ингээд явчих юм бол ер нь бол 11 сард эрүүл мэнд дээр айхтар онцгийн ноцтой өөрчлөлт асуудлууд байхгүй байх шүү гэдгийг хэлье. За ингээд ерөөхдөө 11 сард 2 дугаарх нэмээ те ингээд ерхийн нэрэг болон сахиусуудын мессеж эрүүл мэнд ийм гарч байна. За одоо бүгдээрээ ажил карьер руу орцгоё. За 2 дугаарх юм байна. Та бүхний минь 11 дугаар сарын ажил карьер мөнгө санхүү ямар хөө байх вэ? За бас юун дээр анхаарах вэ гэдэг талаас нь үзнэ. Дээрс нь нэмэлтээр Oracle хөзрөөр сахиусуудын зөвлөгөө бол гал бас гаргаж ирсэн байна. За тэгэхээр энэ сар та нарын минь хувьд бол яг юу болж өнгөрөх вэ гэхээр ажил карьер дээр юу нь бол жоохон хил амтай байх юм. Жоохон ч байх уу. Чиний тархитлогоо гүвтгсэн, стресстүүлсэн асуудалтай хүн хоорондын харилцаан дээр асуудал үүсэх шинжтэй байна. За хамт олонтойгоо нэг дор ажилтдаг хүмүүстэйгээ үл ойлголцох ба хэрүүл маргаан дэгдэхтэй эсвэл тэдэртэй одоо чамаа буурдгаж дайрч давшилснаар чи өөр ихгүй өөрийгөө хамгаалах шаардлагатай болох нь ажлын орчинд. За энэ мэдээ чиний одоо нэлийн тархитлогооны өвчин болох чамайг стресстүүлэх зүйл 11 дугаар сард гарах боловч та нар маань үүнийг амжилттай даван туулчнаа гэж харагдлаа. За яг олон хүмүүстэй цуг нэг дор ажилдаг болтой ингээ олон хүмүүстэй хаацдаг ажил хийдэг бол ялангуяа за хуваараа хийдэг ч бай тодорхой хэмжээний юм хил ам санаа сэтгэлийг чинь зовоосон зүйл 11 дугаар сард бол гарна. За ер нь ажил карьер дээрээ бол мөнгө санхүү дээрээ илүү ухаалаг хандаарай гэдгийг бол сахиусууд энэ дээр зөвлөж байгаа юм. За энэ сарын хувьд бол та нар маань зарим хүмүүстэй одоогийн хийж байгаа ажлаасаа гараад огт өөр зүйл рүү одоо урсан орох шинжтэй байна. Эрсдлийг үүрээд магадгүй хүний доор ажилтдаг байсан бол одоо хүний доор ажиллаж чаналаа те өөрөө хуваараа юм бай хийгээд үзнэ. Эрсдэлтэй байсан ч хамаагүй би эрсдлийг өөрнө би чадна гэсэн зоримог хөдлөх нь энэ нь зөв гэсэн. Яагаад гэвэл анх удаага ч юм уу те би дааж юм хийж үзэх эсвэл одоогийн хийж байгаа ажил карьераас ажил карьер магадгүй хувийн бизнесээс шал өөр төрлийн зүйл хийгээд үзэх нь яагаад зөв вэ гэхээр энэ амжилт дагуулнаа те амжилт дагуулахаараа санаа зовлтгүй ер нь удаах хугацаанд бодож исэн төлөвлөж исэн бол тодорхой хэмжээгээр ер нь бол нэлээд сайн амжилтанд хүрэх мэдээж амжилтанд хүрээд эхлэхээр санхүүгийн хувьд бол сайжраад эхлэхээр сараа. За ер нь бол энэ judgment үзрээс харахад бол те ер нь бол та нар одоогийн бая хийж буй ажил хамт бол эсвэл бизнес чи ер нь бол нэг л таалагдахгүй те өөр шин зүйл хиймээр өөрчлөлмөр амьдрах орчноо ч гэсэн солиод үзмээр ажлын мессеж гэсэн солиод үзмээр санагдах шинжтэй гэж харагдаж байна. За зарим нь бол Монголд ажиллаж ханлаа, гадагшаа явж ажил хийнэ, гадагшаа явж бизнес хийнэ, гадагшаа явж сурна гэсэн байдлаар яваад өгөх нь байна. За бичлэг тасалдсан дуучлаарай. Жохон чимээ гараад исэн болохоор тэрийг унтраачаад ирлээ. За тэгээ заримын нь бол сурахаар, ажиллахаар ч юм уу те гадаадын орныг эсвэл холын зам зорж яваад хизээч байгаагүй газар хизээч хийж үзээгүй салбарлуугаа эсэлтэй алхам хийн. Гэхдээ бийсэн те энэ бол нэлээд амжилтыг дагуулна гэж харагдлаа. За энэ дэр хөзөр дээр болохоор transformation буюу те шилжилт гэдэг одоо хөзөр гарч иж энэ changes the natural order of the things гэж аахгүй. Өөрчлөлт зүйл нь бол хэвийн зүйлээ. Don't be afraid of the unknown. Мэдхгүй зүйлээсээ битээ гэж байгаа аахгүй. Тиймээс сахиусууд нь бол та нартай эрсдэлтэй алхам хийх чинь үү, огт хийж үзээгүй бизнес ажил карьерлог орох нь үү, огт явж үзээгүй газарлогоо явах нь үү, мэдхгүй зүйлээсээ битээ. Та нар яаж хийж очих нь бол энэний ард амжилттай гарч чадна гэдгийг бол илтгэж байгаа юм. За love life буюу хайрын амьдрал гэж байна. Free from problems and money troubles. Ингээд өөрийгөө ингээд мөнгө санхүүгийн асуудлаас ингээд өөрийгөө чөлөөлөө ингээд enjoy the passion of love. Тэ өөрийгөө хайрыг мэдэрч хайраас одоо ад жаргалыг мэдрээ. Love and be loved. Хайрл
бас хайрлуул гэж байгаа байхгүй юу ер нь бол. Тийм болохоор ингээд дандаа л би яаж мөнгө олох, мөнгө санхүү яаж сайжруулах уу, яах вэ, энийг яах вэ гэж бодоход хаяа ч гэсэндээ тэ илүү өөртөө цаг зав гаргаж хайртай хүнтэйгээ цагийг өнгөрөөх болцохтой эсвэл сайхан аяллаар явдаг ч юм уу. Нэг хэсэгдээ ч гэсэндээ илүү өөрхөн мэдрэмжийг дагаад аз жаргалаа ингээд дагаад явах юм бол тэ ингээд илүү урам зориг хүч аавны ажил карьер дээр амжилт гаргах юм аа гэдэг бол энэ дээр сахиусууд нь зөвлөж байна. За тэгээ заримх нь бол ер нь гадагшаа явах хандлага бол нэлээд харагдчихээн. Зарим нь бол одоогийн ажил карьераас солин. За оюутан залуучууд манд бол тэгээ бас заримх нь гадагшаа явж ажиллахаар бол виз гарчна. Оюутан залуучууд манд бас дахин нэлээд гадагшаа авч суралцахаар шинжтэй байна. За эдгээр асуудлуудыг бол хил амд ч юм уу тэ толгойгцсан асуудлуудаа бол даван туулчна гэж хэлсэнтэй. За сахиусуудын зөвлөгөө энэ байна. Санхүүгийн хувьд ч гэсэндээ ер нь бол 11-р сарда гайгүй сайжирна гэж харагдлаа. За одоо та бүхний хайр дурлалын сэдвлөө орцгоё. За тэгэхээр 11 сард 2 дугаархны маань хувьд бол сингэлчүүдийн хайр дурлал юу болж өнгөрөх вэ те сингэл хүмүүсийн амьдрал маань юу болох вэ гэж харахад бол ер нь бол өнгөрсөн зүр сэтгэл чинь ингээд шархлуулаад те ингээд дууссан, салалтаар дууссан харилцаатай хүн чинь амьдрал чинь эргэж гарч ирнэ гэж харагдлаа. Ер нь бол чи одоо хүртэлтэй салсан нөхөр салсан ихнэр эсвэл удаан хугацааны турш маш хамтын дотн харилцаа холбоотой байсан хүнээсээ тэгээ салаад чи одоо хүртэл хүлээдэг тэ энэ хүн хизээ нэгэн цаг над дээр хүрээд ирэх болно бид хоёр хизээ нэгэн цаад болох ах бүтэг хаа гэсэн итгэл найдвараар удаан төвчээртэй хүлээж исэн тэрсэн чиний сэтгэлийн шахаж айнаагүй байсан энэ хүн чинь гарч ирнэ гэж харж байна. Ялангуяа та нар ингээд гэр бүлийн хүмүүстэй ингээд хоорондоо ингээд үр хүүхдтэй хүмүүс энэ дугаарыг маш их сонгосон харагдаж байна. Ер нь release your ex гэж байгаа байхгүй ингээд. Ер нь бол ерөөсөө хуучин харилцаа холбоо тавьж явуулаагүй. Хэдий single ч гэсэндээ тэ хуучин харилцаа холбоо тавьж явуулаагүй хүмүүс харагдаж байна. За яг чи одоогийн байдлаар хуучин харилцаагаа тавьж явуулаагүй зүрх сэтгэлийн шахан эдгээгүй ч гэсэндээ чиний хувийн ажил, карьер, мөнгө санхуд бол тодорхой хэмжээгээр өсөлт гарсан. Гэвч чи ганцаардмал. За тэг ялангуяа тэгээ хэлсэндээ үр хүүхдүүдэд бодоод ер нь бол хуучин харилцаатай нөхөр эхнэрч байд юм уу. За найз хүн найз залуу байж болно буцаж нийлэх шийдвэр. За нийлдэг хүн бахад ядаж үр хүүхдүүдэд бодоод хаяа уулзж хамтдаа цагийг өнгөрөөж явахтай хүүхдүүдтэй зөв тийм шийдвэр 11-р сард гаргана гэж харж байна. Ер нь бол хинхэн энэ салаад нэлээд утцсан хүмүүсийн дугаарыг сонгосон. Яг ингээд хувийн амьдрал чиндээ ажил карьер мөнгө санхүүгийн хувьд бол нэг асуудалгүй яваад байдаг. Гэвч нөгөө чиний хайрдаглах байдал, халуун дулааны хайрыг мэдрэх зүйлэр бол ер нь бол дутагдцсан яваад байсан хүмүүс маань энэ дээр харагдаж байгаа маа. За тэгээ шинэ хүн гарч ирсэн ч гэсэндээ өнгөрсөн шиг шархлаад үлдэх болов, ганцаардаад үлдэх болов гэж хаширлаа. Тэгээ ер нь бол бас нэлээд удаан хугацаанд сингл явцсан байх, ганц бие явцсан байх магадлал өндөртэй байна. Ер нь бол амьдрал ингээд өнгөрсөн амьдрал дээр ингээд гаццсан бодол санаагаараа бие сэтгэл нь бол тийшээ явцсан байсан байна. За чиний удаан хугацаанд хүлээсний дагуу гэр бүлийн хүнтэйгээ буцаж иргэн нэгдэн эвлэрэн үр хүүхдүүдэд бодоод эсвэл ядаж хүүхдүүдтэй гацсан хаяа уулзаж тэ ингээд одоо чи эмэгтэй хүн байлаа гэдэг одоо эцэгтэй наавтай нь уулзулдаг ч юм уу тэ ингээд за ийм шийдвэр гараад ядаж нэг элэг бүтэн болох гээд үзье да гэсэн шийдвэртэй хүрнэ. Цтай бол зарим нь буцаад гэр бүлийн харилцаанд тогтворчихнэ гэж харагдаж байна. Энэ бол харилцаа бол бараг 80-90% шүү. Ихэнх нь сингл яваад удсан ч гэсэндээ хуучин амьдралдаа мартаж чадаагүй хүмүүс байна. Хуучин гэр бүл нь яхаа бүтэн болж эвлэрнэ гэж харагдаж байна. Тэгээ зарим нь үнэхээр хэрүү удаан хугацааны турш юм уу. Ер нь бол гэр бүл зохиож байгаагүй те үр хүүхдээ амьдрал зохиож байгаагүй хүмүүс мэн байгаа бол яг өнгөрсөнд бас сэтгэлийн шархан дээр гацаад те ингээд өөр ихтэй хүн гарч ирэхээр юм уу өөр эмэгтэй хүн гарч ирээ итгэхгүй ахиж нам өнгөрсөнд шархлуулах болов гэж өөрийгөө маш их хамгаалсан байдалтай мөртлөө хувийн хайр дурлалын амьдрал дээр нэг анхаараагүй илүү мөнгө санхүү өөрийнхөө боловсрал те гадаад үзмжин дээр маш их боловсроод илүү тэрэн дээр цаг цаавыг зарцуулаад явж исэн бол энэ сар та нарын минь хувьд бол ер нь бол нэлээд чамтай хувь тавилангаар тогтвортой харилцаатай байх гэр бүл болох. За гэр бүл болдгоо мэхэд удаан хугацааны тогтвортой хосын харилцаатай болох хүн 11-р сард амьдралд чинь гарч ирнэ. Энэ хүн та нараас нэг бол хэдэн насаар илүү наслалтан те хэдэн насаар ах эгч
эсвэл хэдэн насаар дүүч байдаг юм уу, насны хувьд тодорхой хэмжээгээр зөрүүтэй байх нэ. За энэ хүнтэй ажил карьерийн шугамар танилцах магадлал бас өндөр харагдаад байна. За хоёр талтай байгаа шүү. Олон хүн үзэж байгаа болохоор те ингээд хүн болгонд ингээд зориулаад тал талаас нь гэж тайлбарсан байгаа. За worth waiting for it те ингээд divine timing is at work in your love life те ингээд сахиусан тэнгүүд нь ер нь бол зөв цагт нь ирнэ гэж хүлээгээд ер нь бол чиний хайр дурлалын асуудалтай анхаарч ажиллаж өгч гинөө. Чи бол мартагдаагүй, сахиусууд нь чамайг мартаагүй гэдгийг бол энэ дээр бол хэлж байгаа. Шинээр гарч ирэх хүн чинь бол ер нь бол нэг мөртлөөр чиний үеийнхийнх юм шиг мөртлөөд айгу тийм аваргүй харагддаг ч юм уу. Эсвэл ингээд хүүхчиг зантай те. Тийм хүн байхыг үгүйсэхгүй юм байна. За тэгээд эксэ хүлээгээгүй гэр бүлийн хүн байхгүй хүмүүс маань үзэж байгаа бол тэ энэ хүн чинь бас энэ ер нь бол нэлээд мөнгө санхүү хөвт ч юм уу тогтвортой тодорхой хэмжээний элбэг хангалуун амьдралтай хүн эсвэл нэлээд хангалуун амьдралтай гэр бүлээс гаралтай амжилттай хөв яваа хүн байхыг үгүйсэхгүй юм байна. За тэгээд заримх нь удаан хугацаанд сингл явсан бол чиний тодорхой хэмжээгээр доктортой харилцаа холбоотой болох 11 сард 2 дугаарх нэмээд хувьд бол ирнэ гэж харагдаж байна. За заримх нь хувьд тэгээд шинэ хүн амьдралдаа гаргаж ирээ гэж бодож байгаа хуучин харилцаагаа тавьж явуулах хэрэгтэй. Заримх нь хувьд бол удаан хугацаанд хүлээсэнтэй хуучин ихнэр хуучин нөхөртөө буцаж харилцаас сэргэнэ гэдэг зүйл бол 11 дугаар сар синглчүүдийн маань хувьд бол харагдаж байна. За одоо хосын харилцааны талаар хүзэр тэлгэлт рүүгээ оръё. За тэгэхээр 11 сард хосын харилцаатай хүмүүсийн маань хайр дурлалын амьдрал ерөөхдөө юу өрнөх вэ гэхээр ер нь та хоёрын дунд ер нь бол үл ойлголцоо үүссэн байх шинжтэй байна. Гэхдээ энэ асуудлуудаа нэг талд нь шийдэж дуусна гэдэг сайн мэдээ бол надад байна. За заримдаа та хоёрын харилцаа үнэхээр токсик болдог те. Тэгсэн мөртлөө хоёр биенээсээ салж чаддгүй нэг юм гал халуун юм шиг. Гал халуун мөртлөө токсик харилцаатай хосууд маань бас айгүй байгаад байна. За хоёрын харилцааны дунд бол ерөнхийдөө харилцаагаа цаашдаа үргэлжлүүлэх үү, эсвэл болох уу гэдэг юм бас хүндхэн шийдвэр дээр ирэх болно. Чиний хувьд болохоор те ер нь бол энэ харилцааг илүү сэтгэл хөдлөлөөрөө бусдаа ер нь логикоор тархиараа бодож шийдвэр гаргая гэсэн байдалтай байхаар байна л да. За заримын хувьд бол ингээд хоёрын харилцаанд яагаад ингээд асуудал үүсч байна гэхээр холын зайны харилцаа байж болно те. Нэг нь гадаадд, нэг нь Монголд, эсвэл хоёулаа ингээд ер нь бол ингээд хөдөө орон нутагч гэдэг юм уу тодорхой хэмжээгээр холын зайны харилцаа заримдаа ингээд хоёрыг үл ойлголцолт хүргэхтэй заримдаа харилцаа зааштай явах ирээдүй байна уугүй юу гэдэгтээ эргэлзэх мэдрэмжүүдийг авдаг харилцаа энд бол байна гэж харагдаж байна. За хаяа хоёр хитрхи зөрүүдчээд юм бол хоёр биендээ айгүйх токсик ханддаг ойлголцохгүй байдаг боловч хоёр биендээ ер нь бол гүн автсан хүмүүс яагаад биендээ тэгж хэлж байгаа нөхөө pay attention to the red flags гэж аахгүй юу. Ер нь бол тийм гэсэн үг. Тэгээд toxic гэж хэлээд байгаа шүү. Гэхдээ romantic feelings, feelings are real and worth exploring тийм. Чиний одоо энэ хүнийг тийм мэдэрч байгаа мэдрэмж нь хайр нь бол уул нь бол маш гүн сэтгэлийнх юм байна. Гэвч сахиусууд энэ дээр юу хэлж байна гэхээр энэ хүнийг хайрлаа цаашдаа үргэлжлүүлээд явахад аюулгүй гэсэн утгатай зүйл хэлж байна. Гэхдээ open your heart to give and receive the highest energy of all. Зүрх сэтгэлдээ нэ тэгээд маш их өндөр тэг маш их хэмжээний одоо юу гэдэг highest гэхээр дээд түвшний энерги хүлээж авахдаа биелэлтэй гэж. За гэхдээ нэг яг ийм утгаар нь ойлгож болохгүй. Өөрийгөө үн цэнтэй тооц, өөрийнхөө үн цэнээ эрхэмлэл, өөрийгөө одоо юу үн цэнтэй гэдгийг харуул би бол тэ хямд биш байдаг юм уу те. Одоо юу нь бол би бас хүний хүндлэл хүлээх өөрийгөө хайрладаг эмэгтэй үнцэнтэй эмэгтэй хүн шүү. За бас хүс ялгаа байхгүй гэж дандаа хэлдэгтэй. Эрэгтэй хүн байсан ч болох үнцэнтэй эр хүн шүү ч гэдэг юм. Энэ талаас нь харуулж явах хэрэгтэй. За харилцаан дээр холын зайнаас болоод эсвэл заримных нь хувьд бол шулуун хүн хэлэхэд бол хоёрын дунд хуурам мэхлэлт үүсэх хин нэг нь гэхдээ миний мэдэрснээр бол илүү нөгөөтөө хүн чинтэй чиний одоо үзэж байгаа хамтрагч чинь ч гэдэг юм чамаа холын зайд тахта өөр хүнтэй учир ургуулсан байж болно. Тэ үүнээс болоод ер нь бол хоёр нэлээд салах гад аюу тийм эмзэг харилцаа баг юм утсан дээр тогтож байгаа байсан бол энэ харилцаа 11 сартаа бол дуусахар болоод тэд хоёрын үл ойлголцолтой тухайн ингээд салах нийлхүүгөө ч юм уу харилцаагаа цаашдаа өөрчлүүлэхээ яхаа шийдэж амжаагүй байсан бол 11-р сарда шийдэж хоёр биендээ боломж өгөөд дахин харилцаа чинь сэргэнэ гэж харагдаж байна.
За нэг жоохон цөөхөн хувьтай ингээд цуг ажилтдаг хүнтэйгээ ингээд хосын харилцаанд болсон гэр бүл болцсон байдаг. Тэгтээ ингээд хэдий хоёрын донд энэ токсик асуудалтай байлаа ч гэсэндээ бас салж олдгүй нэг зүйлүүд бас байгаад байна. Энэ юу гэхээр цуг бизнес хийдэг ч байд юм уу те? Эсвэл хамтдаа заавалж нэг ажил дээр цуг байх хэрэгтэй болохоор заримдаа нэг салыг гэсэн чи салахад бас нэг хэцүү харилцаа зарим хүмүүсийн минь хувьд бол байгаа харагдчихээн. Энэ бол маш цөөхөн хувийг эзлэнэ. Sorry. За тийм ээ. Тийм болохоор ингээд салыг салж болдгоо гэвч цуг ажилтаа цуг бизнес хийдэг байгаад байдаг. Тэгтээ гэсэн идэж чи хостоо тодорхой хэмжээний боломж өгөх шинжтэй бол харагдаж байна. Харилцаан дээр бол ерөөхдөө бол энд өөрт чи маш их давуу тал байгаа харагдаж байна л да. Хоёр дугаархны хувьд бол шулуух үйлхэд бол ихэнхийнхээ хувьд энэ харилцаа бүтээгэвэл бүтээ чинь салыг гэвэл сал чинь баг тийм их мэдлэн тийм хүч чадал нь осын харилцаан дээр өөрт чинь илүү давуу оногдсон шинжтэй бол харагдаж байна. За тэгтээ харилцаан дээр бас салалт байхгүй адармаатай асуудлуудаа шийдээд явчих нь байна. Хол зайны хосууд маань бол ер нь бол яаж хийж байгаа л те ингээд хоорондоо ойлголцоод харилцаа цаашдаа авч үлднэ, өргөжлүүлж үлднэ гэдэг зүйл бол энэ дээр харагдаж байна. За хэлсэнтэй ер нь бол ингээд токсик байна. Тэгтээ хоёр бинийгээ гих мэдрэмж нь маш их гүнзгий, романтик, хүчтэй байдаг хосууд энэ дээр бол харагдаж байна. Токсик боловч ингээд хоёр биендээ бүр obsession болцсон ингээд донтцсон гэдэг юм уу татагдцсан тийм зүйлүүд бол энэ дээр бас мэдрэгдэж байна. За тэгээд заримынхын хувьд ингээд холын зайд тахта чиний хос чинь удаан хугацаанд магадгүй чамайг араар тавьсан эсвэл юу удаан хугацаанд той маш асуудалтай байсан бас байж магадгүй харагдаж байна. Үний улмаас читэй ингээд за энэ хүнд одоо хич нэг боломж өгөхгүй. Үнэхээр надад хайртай бол гуйгаад говшаад ирүүл яхаа боломж өгье гэсэн бас тийм хөтөн хүндээ байр суурьтай байх нь байна. Тийм болохоор сахиусууд нь тийм үнэхээр энэ хүн чамаа ингэж жоохон үл хөндөлж байгаа бол чи энэ хүнд би хүндлэгдэх хэвээр хайрлагдах хэвээр үнцэнтэй эмэгтэй хүн за үнцэнтэй эрэгтэй хүн ч байж болно. Үнийгээ мэдрүүлээ гэдгийг энэ дээр бас сануулж хэлээд байгаа юм аа. Ингиж өөрийгөө мэдрүүлж үнцэнээ тогтоож хил хязгаарыг тогтоож чадсанаар харилцаандаа илүү давуу байдлыг олж авах хүндлэгдэн харилцаа цаашдаа үргэлжилнэ гэж бууж энэ да. За тэгэхээр ерөөдөө ойлгомжтойсэн байхаа гэж найдаа. За ингээд өгөөр 2 дугаар хэмээн таараад уншлага өндөрлж байна. Таалагдсан бол subscribe дарахаа битгий мартаарай, комент бичиж үлдээгээрэй. За 3 дугаар хэмээн таараад уншлагатай тавтай морил та нарын маань 11 сарын ерхий байдал ямар байх вэ гэдгийг харцгаан. За эдгээр бөөгийн хөөзрөөс сахиусуудын зөвлөгөө бас энэ хөөзрөөс сахиусуудын зөвлөгөө авсан байгаа. За энэ хөөзөр нь болохоор та нарын маань энэ ерхий энерги 11 сарын ерхий энерги ямар байх вэ юун дээр анхаарах вэ гэдэг хөөзөр бол энэ хөөзөр болохоор та нарын маань эрүүл мэнд бас юун дээр анхаарах вэ гэдэг талаар бүгд гаргасан хөөзөр. За ингээд эхний хөөзөр болох бөөгийн хөөзрөөс эхлэе. Creativity бүтээлч байдал гэдэг хөөзөр гарч ирж байна. Энэ хөөзөр нь бол ерөөхдөө те сэтгэлгээгээ хөгжүүлэх, бүтээлч чадвараатай идэвхжүүлэхтэй шин санаа, шин төсөл дээр ажиллах цаг ирсэн гэдгийг бол энэ дээр сахиусууд нь одоо хэлж юм л да. Тэгээд за ямар нэгэн ажил дээр те шинийг санаачлах, бүтээлч байдлаа хөгжүүлэхдээ оюун ухаан болон сэтгэлгээ илүү онцгой болгож шин зүйлсийн төлөө нээлттэй байх сар ирнэ гэж харагдаж байна. Ер нь бол 11-р сар та нар аягүй бүтээлч байдалтай байна. Бас бүтээлч байдлаа онцгой сайн ашиглаж чадсанаар ажил, карьер, хичээл, сургуульдаач байд юм уу те. Хувийн амьдралдаа ер нь бол нэлээд амжилт гаргахаар шинжтэй байна. За хэрвээ та нар ямар нэгэн шин төслийг эхлүүлэхдээ эсвэл урлаг бүтээлч байдал бүтээлч салбарт ажиллах гэж байгаа бол энэ та нарыг тэ ер нь бол явууч хийсэн бай, шинийг санаачаасан бай, амжилт руу хөтөлнө гэж сахиусууд нь хэлж байна. Энэ дээр бол амар их одоо юу гэмтэй их удаан тайлбарлаад шаардлагагүй үзэг гарч ирээд байна л да тий. Бүтээлч байдлаа идэвхжүүл юу нь ямар нэг зүйлийг шинийг хийх юм бол ер нь амжилттай байх сар юм байна гэдгийг харуулж байна. За kangaroo буюу cycle тий хөөцөр тойрог гэдэг хөөцөр гарч ирлээ л да. A 9-month cycle is at play. Your current project will take 9 months to mature and benefit you. Commit fully. You have all this stamina and you need. Okay. За энэ бол ерхэд бол нэг ийм утгатай.
эхний юм одоо хуучны мөөчлөг гэсэн утгатай гэх юм уу. За үүний тайлбар нь болохоор одоогийн төслүүд юм уу ажил карьер ямар нэгэн бүтээлч үйл явц чинь одоо 9 сарын хугацаанд бүрэн боловсроод амжилтанд хүрнэ, амжилт авчирна гэсэн утгатай. Ямар нэгэн төсөл эхлүүлэхдээ ажил карьер дээр хичээл дээрч байд юм уу эхлүүлээд 9 сарын дараа амжилт авчирна. За тэгээд энэ хүү хүзэртэй ингээ хослуулж ингээ ойлгох юм бол 11 сарын энерги нь ер нь та нарын хувьд бол шинийг эхлэх бүтээл чадвараа идэвхжүүлэхэд чиглэж байгаа харагдаж байна те. Тэгээд одоо хийж байгаа зүйлээ бол бүрэн дуусгах гэж буй болоо харагдаж байна. Гэхдээ замдаа төвчээртэй байх шаардлагатай санхүүсүүд нь анхааруулж байна. За тэгээд шин санаануудад болон ажил карьер төслүүдэд боловсруулахад илүү тогтвортой ажиллах талаар чухал ухаарлыг энэ хөөцөн маань өгж байна. Тэгэхээр 9 сарын мөчлөг гэдэг нь одоо юу гэсэн утгатай гэхээр байгальд жимстэй үр жимс хугацаанд үр жимс ингээд боловсрох хугацаа нь одоо 9 сарын дотор болж өнгөрдөг байхгүй юу бүр боловсрдог хугацаа. Тэрнтэй адилхан та нарын ажилтсан цаг хугацаа шаардна тий шинийг эхлүүлэх бүтээлч байдал гарах гэх мэт амжилттай төслүүдийг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг сануулж байгаа юм. Тэгээд за өөрөө чинь хийж байгаа зүйлтэй ингээ олон жилийн хүчин чармайлт хөгжлийн үр дүнг авчрах болно. Олон жилийн чармаалт чинь ингээд явандаа гэж хамт хөгжил дэвшил акцийг бол энэ сарда авчрах нь байна. Бас төвчээртэй байж бас одоо эхлүүлсэн ажлаа шаргуу хийж дуусгаарай. Ер нь амжилтанд ойрхон байна. Замын голоостай бити ухраарай гэдэг энэ дээр санхүүсүүд нь бол зөвлөж байгаамаа. За ер нь хийж байгаа зүйлдээ бүрэн хүчээр ажиллаж энэ сарда амжилт олно шүү гэж байгаа. За тэгэхээр энэ сар та нарын өнөө бүтээл сэтгэлгээ тий нэлээд хөгжих шинжтэй байна. Ажил карьер дээрс нэлээд төвчээртэй байж амжилт гаргана. За энийг бол хэлсэн тий. За тэгэхээр ерөөхдөө санхүүсүүд нь бол хэллээ. За өнөөдрийн бишээ sorry. Энэ сарын энерги нь болохоор DS of Pentacles гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хүзэр маань ер нь бол санхүү, материалын амжилт, шинэ боломжууд, тэ тогтвортой байдлыг илтгэдэг хүзэр. Тэгэхээр 11 сарны энерги нь өөрөө чинь амьдрал шинэ боломжууд, санхүүгийн өсөлт, дэвшил, эсвэл материалын амжилт авахд чиглэгдэж байна. Авчирна гэдэг энерги нь бол харагдаж байна. За магадгүй шинэ ажилд орох, тэ шинэ зүйлийг эхлүүлэх. За тэгээд тухайн шинэ ажил шинэ эхлүүлсэн зүйлээсээ тодорхой хэмжээний боломжийн санхүүгийн ашиг орлого бас хүртэх энергитэй байна. За ингэснээр бас тодорхой хэмжээгээр өөрийн амьдралд тодорхой хэмжээний сайжралт орно. Хөдөлмөрийн үр шимээ энэ сард амсган хичээл зүтгэлийнхаа үр дүнг амсах нэ. Ер нь материалын байдал бол ер нь нэлээд сайжрах төлөвтэй 11 сарын энерги харагдаж байна. За тэгвэл энэ хүү байдалтай ингээ ажлын орчин санхүүгийн байдал анхаарах тийм шинэ боломжуудыг илэрхийлэх мөн тогтвортой байдалтай ингээ хөрөнгө оруулах гэх одоо оруулах тал дээр анхаараарай гэдэг бас санхүүсүүд нь зөвлөж байгаамаа. За ер нь 11 сард бол тэ шинэ зүйлийг их нэлээд гардаж авч эхлүүлэх ямар ч ажил хийсэн бол санхүүгийн хувьд бол амжилттай байх шинжтэй байна. За тэгэхээр анхаарах зүйл нь юу вэ гэхээр ямар нэгэн шинэ санхүүгийн боломжуудыг ашиглах, тэ доктортой урт хугацааны үр дүнгээ өгч болох хөрөнгө оруулалт олж хийх. За ямар нэгэн зүйлд удаан хугацаанд одоо тэ мөнгө доктортой авчрах зүйлийг судалж хөрөнгө оруулалт бас маш сайн гэсэн утгатай. За тэгээд өөрийн хичээл зүтгэл бүтээлч байдал чинь ингэж Ace of Pentacles буюу үр дүнгээ ингэж материалын байдлаар хүртнэ гэдгийг бол 11 тусаад тааруулж байна. Та нарын маань ер нь 11 сарын энерги бол гайхалтай байхаар харагдаж байна. Эрүүл мэнд ч гэсэн дээрээс асуудалгүй бууж. Энд дээр 9 of Pentacles гарч ирсэн байхгүй. Тэгэхээр энэ хүзэр нь болохоор эрүүл мэндийн хувьд те өөрийнхөө арчлах, биеийн байдал, сэтгэл санаагаа сайжруулахыг илтгэх нь энэ өмнө нь саруудад та нарын биеийнхаа муутай ч юм уу муутай эсвэл сэтгэл санаа докторгүй ямар нэгэн зовиртой байсан бол тэ энэ сардаа илүү ямар нэгэн өвчин зовираад даван тулж илүү сайжрах тэ за бас мөнгө санхүү ч гэсэн илүү сайжрахыг энэ дээр бас давхар биелэгдэж байна.
За тэгээ ер нь өмнөх саруудад би чинь тавгүй байсан бол энэ сард би гаанда эрүүл мэндэд илүү анхаарч биеийнхэн байдлаа сайжруулах шинжтэй бол сайхан бууж ин доктортой зөв арчилгаа бас мэдээж хэрэгтэй дэж юм бол хэрэгтэй. Бас дээр сэтгэл санааны хувьд санаатай ч энэ хөзөр маань холбоотой. Сэтгэл санааны хувьд гэсэндээ өмнөх саруудад асуудалтай байсан бол энэ сарда илүү сэтгэл санааны хувьд тайван болно. Энэ бас тодорхой хэмжээгээр юу гэхээр 11 сард танад гарч байгаа ажил карьерийн амжилт мөнгө санхүүгийн өсөлт дэвшилттэй холбоотойгоор та нарын манайхны эрүүл мэндийн сэтгэл зүйн хувьд бол мэдээж сайнаар нөлөөлнө гэдэг бол харагдлаа. За тэгэхээр 11 сард ерөөхдөө эрүүл мэндийн хувьд ихээхэн доктортой байх нь бие болон сэтгэл санааны байдал ч гэсэн нэлээд доктортой харагдаж байна. Ерөөхдөө 3 дугаарх нэмийн хувьд 11 сар гайхалтай сайхан зүйлүүд болж өнгөрөх шинжтэй байна. Гэтэ бид нар одоо тийм ингээ ажил карьер, мөнгө санхүү, хайр дурлалыг бүгдээрээ детальчилж харцгаах боломж. За тэгэхээр одоо бүгдээрээ ажил карьер, мөнгө санхугаас эхэлцгээе. За энэ сарын 3 дугаарх нэмэн ажил карьер мөнгө санхүүдээр юу болж өндөрлөх вэ гэхээр нэлээд хэд хэдэн чухал үйл алхмууд болж өндөрлөх шинжтэй байна. За энэ creativity буюу те ингээд бүтээлч сэтгэлгээ гэдэг хөзөр гарч ирсэн байна. Гэхдээ би өмнө юу ч хэллээ те ингээд бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлснээр илүү бүтээлч байснаар шинийг сэдснээр шинэ ажил төсөл эхлүүлснээр ч юм уу те шинэ бизнес хийснээр амжилтанд хүрэх шинжтэй байна гэж хэлсэн бол энэ дээр бас тараад хөзрүүд байна дахин баталж гарч ирж байна л да. Энд page of cups-аас харахад бол бас л энэ амжилт бүтээлч байдлыг илэрхийлж байгаа. Бүтээлч байдал ажил карьер дээр хандснаа санхүүгийн хувьд ч гэсэндээ өсөлт дэвшилттэй байх болно гэж харагдаж байна. 11 сарын хувьд за заримын хувьд ерөөхдөө мөнгө санхүүгээ огцом дэвшүүлэх ажилдаа амжилт гаргах нэг боломж нь юу вэ гэхээр удаан хугацаанд хийж исэн зүйлээсээ салахтай удаан хугацаанд ажиллаж исэн ажлаа удаан хугацаанд хийсэн бизнесээ орхиод өөр зүйл рүү шилжихтэй өөр төлөвлөгөө боловсруулах өөр ажилд орох шинжтэй болоор энэ илүү мөнгө санхүүгийн хувьд бол амжилтыг авчир найдвартай санхүүгийн биш ажил карьерийн хамтрагчтай бас болохыг үгүйсэхгүй юм байна. За 11 сар гараад эхний 7 хоногт ч юм уу ерөөдөө за одоогийн ажлаа хийх үү болох уу эсвэл өөр зүйл хийх үү ийшээ явах уу тийшээ явах уу энийг ч хийх үү тэрийг ч хийх үү гэд нэлээд сэтгэл санаа хоёр дахьтай аль төлөвлөгөөгөө сонгохоо мэдэхгүй нэг жоохон бажигдах бачимдах бишээ жоохон сандрах зүйл бол байгаа харагдаж байна. Гэхдээ стар хөзөрнөөс харахад бол энэ хөзөр нь ихтгэл найдвар шинэ боломжуудыг илэрхийлдэг хөзөр ба. Тэгэхээр өөрийн чинь карьер болон санхүүгийн байдалд эерэг өөрчлөлтүүд энэ сартаа гарна өөрийн чинь амьдрал шинэ өсөл боломжууд нэгднэ санаа зовлтгоо гэж хэлж байна. Аливаа одоогийн хийж байгаа ажил чинь таалагдахгүй бол бизнесийн төсөл чинь таалагдахгүй бол ер нь хийж байгаа тухайн ажил карьертэй албан байгууллагатай ажиллаад байдаг нэг л өсөлт дэвшилтгүй санагдаж байгаа бол та нар 11 дугаар сард энэ ажлаа солиод үзэж болно. Ингэсээр илүү амжилтанд хүрэн санаа зовлтгүй дараагийн ажил нь олно эсвэл шинээр эхлэх бизнес чинь арилжаа 8 чинь байд юм уу те. Амжилтаар дүүрэн байх мөнгө санхүүгийн хувьд бол өсөлттэй байх сараа. За заримын хувьд бол мөнгө санхүүгийн байдал нь илүү тогтворсноор гэр бүлтэй цаг заваа илүү сайн зарцуулж гаргах нэ гэж харагдаж байна. За анхаарах зүйлс юу гэхээр энэ сар те эрг сэтгэлгээгээр хандаж аливаа зүйлтэй шинэ боломжуудыг ашиглалтаа анхаар санхүүгийн тэнцвэрийг хадгалж илүүдэл зардлаас зайлсхийх хэрэгтэй байна. За бас албан байгууллагын ажилтнууд багийн ажлыг чухалчилж хамтран ажилдаа бүтээлч ба шинэ санаануудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ганцаараа гэхгүй бусдын тусламжийг авч багийн ажиллагааг одоо тий сайн ашиглах хэрэгтэй шүү. За юу тийм сад өөрөө чинь шинэ боломжууд гарч ирэх мөнгө санхүүгийн байдал өсөх шинжтэй байна. За ингээд мөнгө санхүү өссөнөөр илүү гэр бүлийнхэнтэй цаг заваа зарцуулахтай ингээд гэр бүлийн аз жаргалтай байдал бас 11-р сард сайжин гэж харагдаж байна. За хэрэг нэг зүйл анхааруулхад өмнөх сарууд ч юм уу ер нь одоо хүртэл ажил яаж хийх үү, яаж их мөнгөтэй болох вэ, энийг чи юу, тэрийг чи хөө гэж анхаарад илүү гэр бүлтэй цаг зав гаргаж чадахгүй байгаа бол санхүүгийн байдал чинь тогтворчод ирэхээр гэр бүлтэй анхаарал хандуулаарай гэдэг сахиусууд нэндээ бас давхар зөвлөж байна. Мөнгө санхүүгаа зөв ухаалаг шийдвэрлэж чадсанаар Queen of Pentacles ашигтай зоосны хатан шиг санхүүгийн амьдрал чинь тогтвортой бас илүү өсөлттэй болох боломжтой ер нь болно гэж харагдаж байна. За сахиусууд нь investment буюу хөрөнгө оруулалт гэж байна. Investments made will have positive results that bring prosperity. Invest wisely. Ингээд зөв хөрөнгө оруулалт хийснээр хөгжил цэцэглэлийг авчирнаа те. Ингээд ерөөхдөө бол зөв ухаалгаар зарцуулаарэ гэж зөвлөж байна. Тэгэхээр ямар нэгэн зүйл хөрөнгө оруулалтаа ухаалаг хөрөнгө оруулалт хийвэл те ямар нэгэн бизнесийн шинэ төсөлт эсвэл өөр хүн амьтантай те ингээд найдвартай хүнтэйгээ хамтрахтаа ингээд зөв хүнтэйгээ хамтраад ухаалгаар хөрөнгө оруулалт хийвэл
ерөөхдөө бол маш эерэг үр дүн гарна гэж байгаа. In the fruit of labor гэж харагдаж байгаа хгүй тийм. Одоо ингээд өөрхөн ургуулсан жимснийхаа тийм ингээд хурааж авах цаг нь болсноо. Ингэснээр чи баяжнаа ингээд илүү ингээд rich Chinese гэдэг илүү баяж болно гэж харагдаж байгаа хгүй. Ингээд удаан хугацаанд төлөвсөн ажиллаа ч үгүй юм. Энэ сарда эхлүүлэхэд тохиромжтой. Эхлүүлснээрийнхаа үр жимсээ үржилт шимийн хүртнэ гэж харагдаж байна. За тэгэхээр ямар нэгэн зүйл ухаалгаар хөрөнгө оруулахад эерэг үр дүн гарна. Одоо энийг эерэг үр дүн энэ хүчтэй холбоотой илүү их санхүүгийн хувьд бол үржил шимтэй байхыг үүсэхгүй. Ер нь бол тийм гэж харагдаж байна. За заримын хувьд бол удаан хийсэн ажлаа орхон явах, гадагшаа явдаг ч юм уу, гадагшаа сурахаар ажиллахаар явах шинжтэй энэ зүгээр гэсэн үг эерэг талдаа үр дүн гарна. За одоогийн байдлаар ажилгүй ч юм уу, ажил төрөл хайж байгаа хүмүүс маань бол заримын хувьд бол тийм ингээд холын замд ажиллахаар явах шинжтэй. Эсвэл заримын хувьд хоёр сонголт гарч ирсэн тийм ингээ яг аль ажилд орохоо сайн шийдэж чадахгүй те хоёулаа л дэжгүй юм шиг те санагдаад энэ ажилд орох уу тэр ажилд орох уу гээл эсвэл сурдаг оюутан залуус ийшээ сурахаар явах уу тийшээ сурахаар явах уу гээл эсвэл энэ сургуулийг сонгох уу гээл айгүй хоёр дахь шинжтэй боловч ер нь бол ихэнх нь гадагшаа явж сурах. За зарим нь бол ажил төрөл хайж байгаа хүмүүс бол гадаад руу явж ажиллах ч байдаг юм уу визэнд бүтэх бас шинж бол байна. За ажил төлөх хүмүүс байна бол ер нь бол 11 дугаар сарын эхний 2-7 хоногийн дотор тодорхой хэмжээгээр гайгүй ажилд бол орчно гэж харагдаж байна. Нэгснээр яах вэ гэхээр мэдээж таны санхүүгийн байдлаас огцом сайжрах шинжтэй байна шүү. За ажил дээр бүтээлч сэтгэлгээрээ хандаж чадвал амжилт гаргана гэдэг энэ дээр хэлж байна. Хувийн бизнес 8 хийдэг албан байгууллагад ажилладаг төрийн байгууллагад ажилладаг байна. Хамаагүй ер нь та нар мэн те энэ creativity гэх хоёр утгатай үзэж байгаа. Бүтээлч сэтгэлгээ шинийг санаачлах дээр маш сайн анхаарат өгөө. Тэгвэл амжилт та нарын талд байх болно гэдгийг хэлж байна. За одоо бүгдээрээ хайр дурлалын таарад уншлалуу орцгоё. За тэгэхээр 3 дугаарх нэмэн синглчүүдийн амьдралтай одоо хайр дурлалын ерхий нэрэг 11 сард ямар байх вэ гэдгийг одоо бүгдээрээ харцгаая. За ерхийдээ бол догтлон шинэ хүнтэй танилцахтай ер нь бол чамайг аз жаргалтай байлгах тийм сонирхолтой хүнтэй энэ сард бол синглчүүдийн минь хувьд бол танилцах шинжтэй заримийнх нь бүр хоёрч байж магадгүй. Юу гэж хэлэхэд байна гэхээр чамайг сонирхох хоёр залуу те хоёр эмэгтэй ч юм уу гарч ийн хоёулаа чам таалагдаад байдаг те яг алийн сонгох вэ гэдэгтэй бас нэг юм эргэлзэх зүйл болох гарна. Ер нь бол хайр дурлалтай нэг азтай мөчүүд энэ сарда тохиох нь л те. Тэгтээ би за энийхээ нэжилтэйгээ учирна гэж бол хэлэхгүй шүү. Тэгтээ маш их сонирхолтой чиний сонирхлыг татахтай тийм хүн бол гарч ийн нэгээс илүү байх магадлал өндөрөө гэж харагдлаа. За энэ дээр яа бас ингээ very soon гэж яах. Ер нь бол 11 сар гараал нэг удахгүй танилцчихна. Clearly decide what you want so that it comes to you now. Тэ юу хүсэж байгаа маш ингээд ойлгомжтойгоор ингээд тодорхойлчих юм бол одоо ямар харилцаа, ямар эрхэн хүсээд эсвэл ямар эмэгтэй хүн романтик харилцаанд хүсээд байгаа вэ гэдэг ерөн сайн бодлоод зэгцэлжил гэсэн утгатай л да. Тэгэх юм бол ернийх удахгүй гараад ирнэ гэж хэлж байгаа юм. За өнгөрсөн саруудад ч юм уу тэ ингээд ажил карьер мөнгө санхугаас болоод хайр дурлал цаг зав гарахтай мандтай байсан бол энэ сард илүү нөгөө угаасаа та нарын ажил карьерийг үүсгэжснээр санхүүгийн байдал сайжрахаар харагдсан шүү дээ. За ажлын зэгцрээд мөнгө санхүүгийн байдал нь сайжраад ирэхээр нэг ашгүй нэг юм өөртөөтэй болцоонд явах, өөрийгөө анхаарах цаг зав 11 сард гарах нэ. Өмнөх саруудад те юун хайр дурлал, юун болцоотой мандтай яаж ажил карьерээ сайжрах вэ? Яаж өсөлт дэвсэлтэй байх вэ? Яаж өөршөөрөө дарах вэ гэдэг ч юм уу ингээд айгүйх зав зайгүй юу хайр дурлалтай мандтай байсан байхгүй юу? За одоо энэ асуудлууд чинь энэ сартаа зэгцэрж ирээд романтик харилцаа бий болгоно гэж харагдлаа. Open your heart to give and receive the highest energy of all гэж аахгүй юу. Тэгээд хүнийг хайрлах, хүнтэй болцоонд явах чамд ерөөхдөө аюулгүй зүр сэтгэлээ маш гоё дээд зэргийг highest way дээд энергийг те хүлээж аваа гэж энэ дээрээс high price гэдэг хөзөр гарч ирж байгаа нүнтэй холбоотой л доо. Ерөөхдөө бол ингэ чайгуу дотоод дуу хоолойгоо сонсох те зүүн бэлгээ хөгжүүлэх сар байна. Бас өөрийгөө их хайрлах тал дээр 11 дугаар сард анхаана илүү өөрийгөө хайрласнаа чи илүү гоо үзэсгэлэнтэй, халамжтай, эсрэг хүснийхаа те энергийг маш хурц татахаар 11 сард бол харагдаж байгаа юм. Сүнслэг хөгжлийн хувьд ч гэсэндээ нэлээд төвшин ахин гэж харагдаж байна. Мэдрэмжээ дагаараа дурлал романтик болцоон дээр гэдэг сахиусууд нь анхааруулж байна. Бас өөрийнхөө үн цэнэ бити доогуур байлгаарай. Одоо юу хүндээ нааша гэсэн лүнгүүгээд ах бас хэрэггүй гэж харуулж байна. Гэхдээ яг уу тэ чамайг сонирхох хоёрч
хүн дор хаяж гарч ирнэ. За нэг жоохон шийдвэрт хүрч чадахгүй байна. Ер нь бол Queen of Wands үзүүрээс харахад бол та нарын маань хувьд бол эсрэг хүүснийхээ анхаарал нэлээд байх 11-р сараа тийм ингээд ягаад ч юм чи үстгэл татам харагдах тийм нэг юм халуухан ч юм уу харагдана, халуухан сэтгэл татам харагдана. Тэгснээр ингээд юу нь бол бусдын анхаарлыг, эсрэг хүүснийхээ анхаарлыг нэлээд сайн татах шинжтэй. За хүүсийн ялгаа байхгүй гэж дандаа хэлдэг шүү. Эрэгтэй хүн бол энийг өөртөө ойлгоод тусгаад авчаар тийм ингээд эсрэг хүүснийхээр ичүүд минь бол нэлээд хэд хэдэн эмэгтэйчүүдийн харааг булаахтай сонирхлын татах байдаг юм. Бас ийм үйлдэл гарна шүү. Би дандаа хэдэн хүүсийн ялгаа байхгүй. За ийм сонирхолтой сарууд өнгөрнө. Энэ тэгэхээр нэлээд бас том боломж аз завшаа юм ба. Ингээд өөртөө ихтэй байдал, дур булаан байдлаа олж харах нь итвчхээр сар байна. За тэгээд мөнгө санхүүдэд асуудалгүй болохоор болцоонд явах цагийн сайхан өнгөрөх те зүйлүүдийг бол хийх юм байна гэдэг бол харагдлаа. За одоо хосын харилцаатай хүмүүсийнхаа тараат уншлал оръё. За 3 дугаархны мэн хосын харилцаа те хайр дурлалын ерхий төлөв нь 11-р сард ямар байх вэ гэдгийг одоо хэлж өгье. За ерхийдөө бол хосууд маань өмнөх саруудад те 10 сар 9 сар ч юм уу юу нь бол асуудалтай маргаантай харилцаа нэг жоохон хөндөй болцсон шинжтэй байсан бол энэ сарда харилцаа буцаж сэргэж илүү бат бөх урдын адил бат бөх романтик тогтвортой хосын харилцаанд иргэн сэргэнэ гэж харагдлаа. Өнгөрсөнд ч юм уу те ингээд энэ харилцаан дээр ер нь бол хин нэг юм баг зүсэнтэй someone is very fast mask хуурамч баг зүсэн байгаа аахгүй ер нь бол. За зарим нэг нь одоо үдж байгаа хүмүүсийн заримынхантэй хос нь магадгүй өөр хүнтэй зашуулга байлгүй те харилцаа холбоо үүсгэж араар тавьсан ч байд юм уу ийм зүйл гаргасны улмаас хоёрын харилцааныг хөндөй болсон байна. Би нэг бүгдийг гэж хэлээгүй. Гэхдээ энд бол хэсэг хугацаанд бол тийм зүйл болсон. За үүнээс болоод яг салаагүй ч гэсэндээ ерөөдөө бол харилцаа холбооч хөндөй байгаа чи хосоос авсан сэтгэлийн шархаа илүү эдгээгээд илүү тайван байдал шилжээд те бас гэтээ энэ хүний нэх бодохгүй тулд ч юм уу илүү өөргөө ажлын ачаалал маш их болж өгсөн харагдаад байна. Өнгөрсөнд ер нь бол одоо юу хэмдэ миний мэдрэмжээр бол та нарын хувьд одоогийн хостой илүү их зүрх сэтгэл цаг зааваа илүү харамгүй зарцуулж исэн бол нөгөө хүний хувьд бол яг чам шиг тэм сэтгэл гарах нь дутмаг байснаас болоод бас харилцаанд анцаа өссөн байх шинжтэй байна. За ямар тач ингээд чамайг шахлуулаад тэ ингээд тэгэхээр хоёр яг бүр салаагүйч нэг хүндий байсан магадгүй энэ хүндий байх шалтгаан нь ажил карьертэй амьдралтай холбоотой холын зайны харилцаа байсан байж болно. Эсвэл ямар нэгэн байдлаар хэдий ингээд харилцаа холбоотой ингээд уулзаж уулзраад явж байгаа ч гэсэндээ за огт салаагүй тэ гэхдээ зүгээр нэг юм хэсэг уулзгаа байсан ч юм уу хүндий болцсон байх магадлал өндөр байна ихэнхийнх нь хувьд. За тэгээд энэ дээр сахиусууд нь юу зөвлөж ийнэ гэхээр тэгээд өөрийнхөө юу мэдэрч байгаагаа тий шударгаар ингээд хийлээ зүр сэтгэлээсээ харилцан ярилцаад үзээрэй. Тэгэх юм бол харилцаан дээр өөрчлөлт гарна гэж байна. За тэгээд ярилцаад ойлголцоод энэ хүн чамайг гомдоодсон хуурж ирсэн бол яг энэ удаадаа чамаас уучлахгүйгээд ирээ дахиж харилцаагаа сэргээх шинэ боломжийг хүсгэнэ. Энэ удаа энэ хүн эрэхтэй хөнгөн хумгай байдлаар ирэхгүй жахиж уруу шарах уу ч юм уу ахиж сэтгэл нь хумгай байх уу гэдэгтээ санаа зовлтгүй энэ хүн бол энэ удаадаа чиний амьдрал чинь маш тогтвортой харилцаандаа тий харилцаатай байх, хариуцлагатай байхаар сэтгэл шуулуудаад 11-р сарда хүрээд ирнэ гэсэн. Энэ бол хосын харилцаатай хүмүүс минь юу нь бол заримх нь үед юм адармаатай. За зарим нэг хэсэг уулзаагүй ч байж магадгүй аахгүй. Тэгтээ салсан гэсэн үг биш л тий. За тэгээ 11-р сард хоёр бинийгээ сэтгэл романтик харилцаа чинь илүү гүнзгий болно гэж харагдлаа. За энэ дээр ардын харж Ten of Pentacles гарсан тогтвортой хосын харилцаа тогтвортой гэр бүлийн харилцаа эргэн бий болно. Харилцаа шинэ өөрчлөлт гарах нэ. За энэ дээр болохоор healing family issues гэж байна тийм гэр бүлийн асуудлууд байсан байхгүй юу. За ингээд чиний хайрын амьдралтай your love life benefits as for you за ингээд хамтрагчаа уучлж өшөөх юм бол илүү ашигтай байх болно гэдэг чамд хэлж байгаа. Энэ удаадаа чи хостоо нөхөртөө их нэртэй за найз залуудаа найз охиндооч байдаг юм уу те ингээд боломж өгөх юм бол чамд илүү ашигтай зүг сэтгэлээсээ ярилц энэ хүн алдаагаа уучлаад ирнэ илүү тогтвортой харилцаа амлж ирнэ ирээдүйд яг илүү тогтвортой харилцаа чинь эргэн сэргэнэ бат бөх болно буцаж хувирж ганах уу гэдэгт та нар санаа зовсны хэрэггүй тийм болохоор хүсвэл боломж өгөөрэй гэдгийг сахиусууд нь зөвлөж байна. За тэгээд ер нь бол
харилцаа бол нэлээд айтайхан болж эхэлнэ гэдэг бол энэ дээр бол хэлье. За энэ дээр бол ингэ жоохон товчхон болцлоо 3 дугаарыханд яагаад тэгэхээр ер нь бол яг шулгуу ирэхэд бол айхтар яриад ах зүйлгүүд нь ер нь бол товч бөгөөд тодорхой мэдээлэлүүд энэ дээр миний хувьд бол гарч ирж байгаамаа. За ингээд таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент битэж үлдээгээрэй. Баярлаа, баяртай.